Энэ удаагийн дугаараараа бид бүхэн Holistic Health Coach тэр дундаа даавраар мэргэшсэн хуланг урьж оролцуулж байгаа. Өвчнөтэйгоо бид сарын мөчлөгийг дасгал хөдөлгөөнтэй хэрхэн уялдуулах уу, хоол хүнсэн дээрээ юуг анхаарах вэ гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцсан байгаа. За ингээд дугаараа хүлээн авч сонсноо. Сайн байцгаана уу? Шимтэй яриа подкастын энэ удаагийн дугаар бэлэн боллоо. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань арай өөр маягаар явагдана. Яагаад тэгэхээр бид зочинтой дугаар бэлдэж байгаа. Тэг өнөөдрийн зочноо бүгдээрээ танилцуулъя. Энэ удаа хулан оролцож байгаа. Хулан номин хоёроо подкастнда урьжээ. Сайн уу хулан? За хай бас энэ алс холоос бас ингээд voice-оор ингээд подкаст гэсэн их бас догтлоод бас их сонирхолтой байна. Тэгээ намайг бас подкастнда урьсанд бас баярлалаа. Миний хоёр бас яг дагдаг, хүндэлдэг бас хүмүүс шүү гэдэг бас энэ дэвшрэмд бас хэлмээр байна. Баярлалаа. Бид гурвуулаа гурван өөр талаас холбогдож байгаа. Хулан маань Монголоос, би Лондонгоос номоо Швейцараас холбогдож байгаа. Тэг гурван өөр газраас холбогдсон ийм гоё дугаар болно өнөөдөр. Хуландаа маш их баярлалаа. Тэг бид хоёр дааврын сэдвээр цуврал дугаар бэлдээ гэж ярьсан. Тэгээд тэр дугаарынхаа эхнийхийг нь хийгээд хоёр дахь дээрээ болохоор зочинтой ярилцъя гэж шийдээд тэгсэн чинь номоо маань хуланг урья гэд хэлсэн чинь би хуланг тань штэ гэд хулан бит хоёр нэлээд хэдэн жилийн өмнө Battery-гээс зохион байгуулсан ивент дээр танилцчихсэн тийм ээ. Тэгээд тэр үед би хулантай ярилцахад би сурж байгаа гэж тэгжсэн. Тэгээд сургуулаа төгссөн юм шиг байна. Тэр талаас цааш нь хоёулаа үргэлжлүүлэх үү? Хулан энэ талаар дэлгэрүүлж яриач. За тантай уулзчихсан би нөгөө IAN гэх нөгөө Institute for Integrative Nutrition гэдэг яг нөгөө Америкийн яг нөгөө Holistic Health Coaching чиглэлийн яг институт сургууль байдаг. Тэгээд тэнд ерөөхдөө сураад явж байсан. Тэгээд сураад төгсөнгүүтлээ би нөгөө өшөө угаасаа зорилго маань ингээ гүнзгийрүүлж судлах нөгөө зорилготой ямар чиглэл рүү сураад явах юм бол илүү бүсгүүчүүдийн яг энэ эрүүл мэнд одоо тал дээр илүү нарийн гой зөвлөгөө өгөөд гой мотивашн, инспирэшн өгч болох бол гэд ангууд яг дааврал болж таарсан л та явж тэгээ яг илүү дахиад наривчлаад яг hormonal health coach гэдэг бүр тусдаа чиглэлүүд юм байлээ. Тэгээ тийшээ яг суралцсан. Гэхдээ ер нь бол сүүлийн 5 жил ер нь бол яг даавар гэж яг ямар учиртай юм байдгийг дааврын эрүүл мэндийн тал дээр ингээд сонирхоод яг судалж байсан л та. Тэгээ яг номын дуугийн сонсоод яг сургуулийн төгсөөд тэгэхээр тэнгуут чи нөгөө албан ёсоор за чи энэ чиглэлээр бусдад зөвлөгөө өгөх хэрэгтэй шүү гэдэг зүг нөгөө эрхээ аваад тэгэл яг дөнгөж саяхнаас ч яг өнгөрсөн жилээс л яг сургалт гээл явж эхэлж байгаа. Яг өөрийгөө хүн чинь цаанаасаа нэг мэдэрдэж штэ. За би одоо ер нь яг нэг зөвлөгөө өгөх хэмжээний болж байгаа шиг байна гэх тээ. Ихгүй болохоор нөгөө сураал байна. Тэгээ ер нь аль яг ингээ юмнуудаа эхлээл явж байгаа. Яг тийм шүү те. Сураад яваад байвал нэг за би болоогүй юм шиг санагдал цааш нь сураад яваад байдаг. Гэхдээ яг амьдрал дээр ингээ сургалт явуулаад өөрөө яг гардан юмаа хийж эхлэхээр тэрнээсээ бүр илүү их нөгөө туршлагатай болдог те. Яг үнэн. Яагаад заавал нөгөө эмэгтэйчүүдийн даавар эмэгтэйчүүдийн эрүүл мэнд рүү ингэж орсон юм бэ хулаа. Энэ болохоор нэлээд бас хэцүү хүндхэн сэдв шүү дээ тий. Тэгэхээр яагаад ийшээгээ чиглэж орсон юм болоо? Айгуу гоё асуулт байна. Бас би нөгөө өөрийн нөгөө хувийн амьдралтайгаа өөртөөгөө л холболоо. Би өмнө нөгөө нэг миний чи яг суур болохоор зэрэг яг фитнес дасгал хөдөлгөөн суурьтай юм баггүй юу. Тэгэхээр чи нөгөө миний хувьд гэвэл өмнө би одоо жишээлбэл 2 удаа ингээ нэг тэмцээнд нөгөө тайсан дээр ингээ фоз барьдаг тэмцээн байдаг шүү дээ. Тэнд ерөөхдөө ингээд орж үзээд хүчтэй ингээ нөгөө дэглэм айгүй юм нөгөө иржим айгүй өндөртэй тийм одоо лайфстайлаар айгүйх явж байсан. Тэгээ яасан бэ гэсэн нэг удаа тэмцээнд ороод тэмцээний дараа яасан бэ гэвэл миний сарын тэмдэг гинт ингээ хідэн сараар ингээд үзэгдэхэй байсан байхгүй. Тэгээ би тэрэн дээр ингээд гайхаад энэ яагаад ингэж вэ гэж шоконд орж исэн. Тэгсэн чинь яг ингээд сарын тэмдгийн буюу эмэгтэй дааврууд маань ингээд амар алдагтал ортлоо. Би өөр дээрээ айгу хатуу юм өндөр сахилга бац зарчим гэх юм уу ингээд burnout болтлоо ер нь л явцсан байгаа байхгүй юу. Тухайн үед бол би ерөөсөө тэмцээнд л ормоор нь өөрийгөө сормоор нь бие махбодын хувьд л гоё fit одоо тийм ингээл нингэн одоо physically good looking би тийм л байх юм бол эрүүл байна гэж л ер нь бодоод байсан байгаа байхгүй юу. Одоо одоогоос одоо олон жилийн өмнө
өөрийгөө ботход 7-8 жилийн өмнө ахгүй. Тэгээ яг сарын мөчлөг алдагдаж эхлээл тэнцэнээс эхэлж ерөөхдөө юу болчихоо гэдэг яг нэг шокны байдалд орж исэн юм байна. Тэгээ буцаага сарын тэмдгээ авчрахын тулд нөгөө аргаа олж чадахгүй. Тэгээ тэрнээс үүдэлтэй бас нэг eating disorder руу бас оронгоо алдчихсан. Би бол одоо ороод гарсан л гэж боддتي. Одоо нөгөө binge eating disorder гэж байдаг шүү дээ. Нэг жоохон сэтгэл санаатай холбоотой. Тэгэнгүүт өөрөө мэдлэхгүй ингээд нөгөө фит баймаар байдаг, тэмцээн уралдаанд оролцмоор байдаг. Тэгээ ингээд энэ иржимтэйгээ би ингээд лайфстайлын болгоо явах гэсэн чинь нөгөө хойно нь гарч ирж байгаа сэтгэл санаа болон даавраа артаа үлдээгээд би жинг ингээд хассан байгаа байхгүй юу? Одоо ерөнхийдөө бол ингээд чаашлаад нөгөө буцаагаад нөгөө эрүүл бас ингээд хоолоо идж байгаа ч гэсэн огцомжийн нэмэх батга маш ихээр гарах. За тэрнээс үүдэлтэй ингээд нөгөө хит их идэх нөгөө эмгэгтэй болж ирсэн анзаарч эхэлж байгаа. Тэгээ дээд нэг ийм сонирхож өдрийн тойрогт ороод эхэлсэн байхгүй би. Одоо би яг өөрийнхөө л нөгөө бодит кейсийг яриад байна л та. Тэгэл нөгөө араас нь ч нөгөө guilt feeling маш их нөгөө өөртөө буруутай мэдрэмж авах, өөрийгөө үзэн ядах ч юм уу. Эмэгтэй хүн болгонд л нэг ийм мэдрэмж байгаа. Тэгээд нөгөө тэгэнгүүтлээ буцаал дэглэм рүүгээ орж байгаа байхгүй юу? Тэгэл уул нь бол энийгээ бол би ингээл амар эрүүл хоол, дасгал хөдөлгөөн ингээл бодоол яваад байгаа хэрнээ гаднаасаа бол ингээ хүнд бол их нэг гоё ох ингээл яваад байна штэ. Гэтэл яг үндэ дотроо би амар suffer хийжсэн. Заавчлаар би нөө амар Монголын жоохон хольж харахад дотроо болохоор би зовж байсан байхгүй. Сошиалор болохоор нэг гоё охин тий. Инст амар фит мит амар нэм ингээл гоё гээ. Хэд яг үндэ би дотроо үгүй би ингээд амар ингээд зовж байгаа байхгүй ингээд сэтгэл санааны хувьд. Тэгээ ерөөхдөө яг энэ холистик буюу бүр ингээд нөгөө юм цогц байдлаар эрүүл мэндэ ер нь харах юм байна гэж яг бодож эхэлсэн. Тэгэхээр энэ чиглэлээр ер нь яг сураад эхлээд өөрийгөө засаад өөр дээрээ маш сайн ажиллаж одоо судалж ингэж дараа нь би бусдыг бүр илүү сайн гэж ойлгоод үнэн бодит ингээд зөвлөгөө өгч коучинг хийх юм байна. Тэгэхгүй болохоор зэрэг би зүгээр л нэг бэлтгэл дасгал хөдөлгөөн заагаад нэг юм одоо брокколи дахианы цээж мах идэх ч юм уу нэг юм дэлгэн мөхчөөд явна гэж байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ганц инүүнгээр эрүүл амьдралын маягийг ингэж нөгөө тодорхойлох боломжгүй юм байна гэж ойлгоод тэгээ яг сурах тэгээд цаашлаад дааврын эрүүл мэнд ялангуяа эмэгтэй хүн эрэгтэй хүнээс одоо даавраараа физиологи бүх талаараа өөр юм байна гэж нөгөө одоо суралцах явцтай ингээл ойлгоол тэгэл ерөөхдөө нэг мэдсэн чинь даврал орсон шүү дээ. Айгу сонио. Нэг мэдсэн чинь даврал орсон. Сарын мөчлөгөө би эрүүлж авах гад. Тэгээ миний сарын мөчлөг чинь хэдэн сар болсон. Тэгээ би жирэмсэн болмоор байдаг. Одоо санаа битээр тэгсэн чинь одоо нэг хүүхдтэй болчмоор байдаг. Яг ингээ болон төлөвлөжсэн чинь гинт сарын мөчлөг ингээ алдагдсан. Яагаад гэвэл одоо энэ дээр миний хийсэн алдаа нь би ингээ 3 жил тасралтгүй кетоженик төрлийн арга барилаар явцсан байсан байгаа байхгүй юу. Тэгээ би болохоор зэрэг энийг л надад айгүй гой тохирно. Би ингээ олон жилийн хугацаанд энэ арга барилаар нь явах юм байна гэд итгэцэн бас явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь сарын мөчлөг алдагдаад тэгээд яг жирэмсэн болчихсон чинь асуудал орсон. Тэгээд нөгөө эмчтэй үзүүлээд баах эмчилгээ хийлгүүлээд тэгээ бүр цаашаага нөгөө гаднаас нөгөө ийм ууж дааврын ийм ууж агаад тэгээд сарын тэмдгээ ингээ ирүүлж агаад төлөвлөж байгаа тэгээд хүүхдээ олж ирсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө би шийдээ яг энэ menstrual cycle энэ эмэгтэйчүүдийн даавар гэж юу яг ямар учиртай энийг ер нь маш сайн ойлгож ярихгүй болохгүй юм байна. Тэгээд яг бисад финэр хэлсэн би бүр нөгөө unlearn everything гэж ярьдэн шүү дээ. Өөрийнхөө өмнө мэддэг байсан бүгд дахиад ерөөсөө энэ тэндээс сэглэгдсэн энэ олон мэдлэг мэдээлэл аваад өөрийгөө амарлаг ингээл мэддэг болчлаач үгүй хулан чи бүр ёстой бүр тийм байхгүй мэн гэд бүр дахиад нойлоос эхлэгээд тэгээ яг эхлээд яг суйртанд бүр яг цэгцтэйгээр тэгээд ахиж яг явсан. Эмэгтэй хүн тэгэхээр нөгөө эрэгтэй хүнээс ялгаатай зүйл нь бид нарт сарын мөчлөг гэж зүйл байгаа тий. Тэгэхээр эмэгтэй хүний сарын мөчлөг нь өөрөө дааврын юм маш нарийн хэмнэлээр удирдагдаж байдаг юм биологийн процесс байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний бас энэ подкастыг бичиж байгаа гол зорилго нь болохоор одоо энэ сарын мөчлөгтэй холбогдуулаад бид нар дасгал хөдөлгөөн тэгээд энэ амьдралын хэв маяга хэрхэн зөв уялдуулж энэхүү дааврыг тэнцвэртэй байлгах вэ гэдэг мэдээллийг сонсогчдод олгох зорилготой байгаа тий. Тэгэхээр сарын мөчлөгийн талаар ярихдаа бид нар хөвчлэн зүгээр сарын тэмдэг одоо ирэх үе гэж ингэж л ярьдаг тий. Гэвч энэ бодит байдал дээр бол дааврын маш олон
үе шатлалтай ийм үйл явц байдаг. Тэгэхээр эмэгтэй хүний сарын мөчлөгийг ингээ бүгд нь аваад үзэх юм бол яг ямар биологийн үйл явцуд явагдаж байдаг вэ? Ямар үе шатаар энэ сарын мөчлөг явагддаг вэ? Энэ талаас нь эхлээд ярилцаад явбал ямар вэ? За тэгээ маш гоё асуултыг асууж байна. Мэргэжлийн хүмүүс бас шал өөр асуулт юм байна. За сарын мөчлөгийг ярихын тулд эхлээд нөгөө одоо манай инхцүүлэгч манаас мэдж байгаах HBO axis буюу одоо hypothalamus pituitary ovary нөгөө axis гэд нөгөө өмчин тарих болон өндөршний хоорондын харилцааг заавал тайлбарлах хэрэгтэй. Энэ хоорондын харилцаа холбоог л тайлбарлах л болно гэсэн үг. Тэгээ бүх даавар ерөөсөө амар том сэдв. Тэгээ бүгдээрээ ингээд нэг юм хоорондоо юм тэнхлэг юм харилцаатай байдаг. Тэрний гол эхлэн дандаа тарих төв мэдрэлийн системээс дандаа эхлэлтэй гэсэн үг. Pituitary болон hypothalamus тархины төв мэдрэлийн системээс тархины төв хэсгээс удирдах даавар ялан за яг би HBO axis-ыг тайлбарлана гэх юм бол за hypothalamus байгаа. За нэг тархины төв хэсэг гэдээ ойлгож ярьчих тийм. За тэндээс gonadotropin буюу бэлгийн дааврыг удирддаг эхлээд хянах даавар ялгарна. Энэ маань pituitary gland буюу бидний өмчин тархинд очоод өмчин тархинд очингуутлаа өмчин тархи маань эндээс хоёр даавар ялгардаг гэсэн үг. Нэг нь LH luteinizing гормон даавар тэрийг шар даавар гэж юу нь нэрлэдэг байгаа. Нөгөөх нь болохоор FSH буюу өндгийн эсний боловсруулалтанд нөлөөдөг юм хоёр даавар. Тэгээ бүх юм удирдлага дандаа тархинаас л үүдэлтэй байхгүй. Тэгээд өмчин тархи маань энэ хоёр даавраа ялгаруулад тэгээ энэ хоёр даавар маань яваад бидний эмэгтэй хүний хувьд гэвэл ovary буюу савнд нь очоод тэгээд нөгөө сарын ихэнх үед FSH буюу нөгөө folliculars stimulating hormone гэж ярьдаг. Өндгөн эсийн боловсруулалтанд нөлөөлөх буюу эстроген дааврыг ялгаруулах даавар нь эхэлж ялгарч байгаа. Тэгээ энэ болохоор зэрэг сарын мөчлөгийн эхний 14 хоног дээрээ илүү идэвхтэй байж агаад за өндгийн эс маань боловсроод нөгөө хагарна штэ. Тэгэнгүүт дараа нь LH даавар нь илүү идэвхжээд тэгээ цаашаага нөгөө өр хөврөл бий болгож магадгүй гэд прогестерон дааврыг ялгаруулад ингэ явдаг гэсэн. Тэгэхээр энэ нөгөө хоорондын тарих болон өндгөршний хоорондын харилцаа маань л нөгөө ойролцоогоор 28-аас 30 хоногдын тэнхлийг нь харилцаа нэм хугацаатай л байдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө тарих болон өндгөршний хоорондын харилцаа маань энэ тэнхлэгийн харилцаа маань хэвийн эрүүл ажиллагаатай байх юм бол бидний өнөхөө өрчгөө эрүүл мэнд бол хэвийн байна гэж үзнэ. Тэгэл энэ маань алдагдaltaд ингээд орохоор л ямар нэгэн байдлаар сарын мөчлөг маань 28 байжснаа гинт 25 болдог ч юм уу, сквал хэдэн сараар алга болдог ч юм уу. Ингээл ийм асуудлууд үүсдэг гэсэн. Тэгэхээр бүх ингээд би хөөгөөд бодонгууд альва юм бидний энэ бүх дааврын эрүүл мэнд тархинаас үүдээд байгаа байхгүй юу? Эсвэл тархил хэрвээ стрессдэх юм бол тэнд нэг асуудал үүсэх юм бол буцаад ялгаруулах дааврууд нь удаашралд орно. За ингээл нөгөө дараагийн юмдаа яг нэг юм трафик үүсдэг шиг машинаар бол нэг юм ингээд гацах юм бол араасаа гацаал тэгэл нөгөө нэг догогдол үүсэж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бидний зорилго бол энэ HBO axis гэдгийг л хэвийн тогтмол эргэлдүүлдэг харилцаанд юу гэдэг healthy байх л энийг л ерөөхдөө яриад байгаа байхгүй юу? Хэрэгтэй. Энэ маань л ерөөхдөө menstrual cycle-ийн гол эхлэл гэсэн үг. Тиймээ зулаач. Хулангийн нөгөө эхний хариулсан хариултаас ахуулаад надад өстой маш их асуултууд, маш их дотроо хүлээн зөвшөөрөө, тийм шүү, ийм шүү гэд маш их бодол төрж байна. Тэгэхээр би юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр өөртөө тохиолдсон амьдрал дээрээ тохиолдсон зүйлээс улбаатай бусдад туслая гэсэн энэ санаа их гоё санаа байдаг. Ер нь миний сурж байгаа чиглэл болохоор nutritional therapy та хоёрын бас сурж байгаа чиглэлтэй төстэй. Тэгээ тэнд хамт сурж байгаа хүмүүсийг анзаараад үзсэн ч гэсэн эсвэл өөрт нь асуудал тохиолдож ихсэн эрүүл мэндийн яг гулан чиний саяны ярьсантай төстэй. Аль эсвэл гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнд нь эрүүл мэндийн асуудал тохиолдож ихсэн хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг нь юу вэ гэхээр бид нарын энэ төрсэн их дэлхий дээр төрсэн хүн бүхэнд тодорхой хэмжээгээр ямар нэгэн хэмжээгээр өвчин, зовлон, эмгэг тохиолддог. Магадгүй нэг өөр нэг гариг дээр ямар ч нэг өвчнгүй ингээд амьдрдаг хүмүүсийн гариг байж болно. Гэтэл их дэлхий дээр төрсөн л бол бидэнд энэ тохиолдож байгаа. Тэрийг ойлгоод ийм байд юм байна гэд
тэрийг одоо өөр дээрээ сурж эхэлж дээ те сургуульд нь сураад яваад тэгснийхээ дараа хүмүүст хүрэхийн төлөө ингээ явж ин гэж энэ их гоё одоо бидний хэлж ярьдгаар ариун цагаан үйлс байгаа байхгүй одоо гоё юм дэлгэрүүлэх цааш нь сурах гэж явж байгаа. Тэгэхээр хулангийн хувьд ийм гоё замлыг бас сонгосон юм байна те. Тэгээд өөрт нь ийм асуудлууд үүсчихсэнийг сонсоход бас харамсалтай. Гэхдээ нөгөө амьдрал чамд нэмбэг өгөх юм бол эргээд тэрийгээр одоо амтад ундаа болгох гэдэг шиг өөрт нь тохиолдсон асуудлыг боловсруулад өөрөө дүгнэлт хийгээд буцаад хүмүүст яаж туслах вэ гэдэг ингээд сургуульд нь сураад явж байгаа юм байна. Тэг бүр эхнээс нь нөгөө сая хэллээ шүү дээ тий. Unlearn гэдэг маань сурсан бүх юмудаа байж би кетогоор нэлээд удаан явсан чинь миний сарын тэмдэг ирэхэ болов байж би дотроо ингээд хоол хүнс идсэн чинь эргээд асуудал үүсэж чинь ингээд зогсоод пауз хийгээд ингээд явж байгаа надад айгүй гоё тийм юу гэх юм гайхамшигтай гоё үйлс шиг шууд санагдчихэ л да. Тэгэхээр сарын тэмдэг гэхээр цаанаасаа нэр нь сард ингээд тэмдэг болж ирдэг юм аа. Тэгээ тэр ирэхгүй байчих юм бол асуудал үүсэж чинь гэдгийг илэрхийлж байгаа гэдгийг эмэгтэйчүүд гол нь сайн ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр одоо хин хулан сая хэлсэн шүү дээ. Юу яалаа ингээд дасгал хийгээд гаднаасаа харахад айгүй гоё ийм бидний хүсдэг тэр гоё битээ яваад байгаа мөртлөө цаана сэтгэл санааны хувьд ч тэр хамгийн гол нь нөгөө хүүхэдтэй болоё гэдэг ингэхээр сарын тэмдэг ирэхгүй байна. Тэгэхээр одоо сарын тэмдэг ирж байгаа нөхцөлд бид хүүхэдтэй болох боломжтой байдаг тий. Тэгэхээр энэ сарын тэмдэг гэдэг маань дөнгөж одоо нэг сард нэг үзэгдээд явчихдаг ийм асуудал биш. Тэрний цаана маш их юм явагдчихэдэг. Тэрний хамгийн гол одоо юу гэхиндэ гол үзүүлбэр нь бид хүүхэдтэй өрөөдмаа үлдээх тэр чадвар байгаа тий. Тэгэхээр эргээд одоо ингээд нарийн сая хулангийн тайлбарсан HPO access руу орохоос өмнө цааш нь ингээд явахаар одоо сарын тэмдэг рүүгээ эргээд ингээд орохоор тэгвэл яаж буцаагаад өөр дээрээ яаж буцаагаад сарын тэмдэгээ ирүүлсэн бэ гэх юм уу да тий. Сая нэг товч ярьсан. Гэхдээ өөртөө нэг адилхан ийм бүсгүүчүүд байж магадгүй шүү дээ. Ялангуяа энэ спортоор бүр ингээ өндөр шаардлага тавиад дэг тавиад одоо гимнастикаар ч юм уу тий олимпиад бэлдээд ингээ явж байгаа эмэгтэйчүүдийн хувьд маш их тохиолддог асуудал нь сарын тэмдэг нэрхээ ерөөсөө болчихдог, зогсчихдаг. Тэгээд би энэ одоо хэтэрхийх ачаал аваад тэр хүний хувьд сарын тэмдэг нэрхээ болчихж штэ. Тэгэхээр тийм нөхцөлд орцсон байгаа хүмүүсийн хувьд эргээд яаж одоо бие жигдрүүлээд хэвийн байдалд оруулаад сарын тэмдэгээ ирүүлдэг юм бэ? Чиний хувьд одоо хэр удсан бэ? Дэлгэрүүлээд ярихад яг ямар арга хэмжээ авсан бэ? Өөрөө тархитай маш холбоотой гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр стресстэй холбоотой, тархитай холбоотой ямар аргуудыг авч хэрэгжилж эргээд нөгөө тархинд нөлөөлөөд HPO access нөлөөлөөд ингээд химнэл мөчлөг эргээд хэвийн байдалд орж исэн бэ. За та үнэхээр бүр чухал асуулаа шүү. За миний хувьд гэвэл мэдээж ганц 2 сараар бол ирэхгүй. Ингээд гэхдээ ганц эмэн дээр бас эмний эмчилгээнд бас 100% найдаж өрөөсөө болохгүй. Одоо ингээд глобал ярьж олон улсын хэмжээнд нөгөө disease healing системийг халаад healthcare системийг бий болгоё гэдэг юм урайтай болцсон юм байна. Тэгэнгүүт одоо ингээд за би яг өөрийнхөө энэ жишээн дээр яг нэг тайлбарлаа те. Одоо ингээд минийх дээр бол овуляц явагдахгүй эстроген, прогестерон даавар алдагдчихад байна шүү дээ. Тэгэл нөгөө хэдэн сараар үзэгдэхгүй байгаа даа. Тэгэхээр миний хувьд гол алдаа прогестерон дааврыг би айгүй дутуу дэмжиж байсан байгаа байхгүй тухайд. Эстроген дааврын үед бол угаасаа хамаагүй эстроген гэвч маань би одоо ингэж тайлбар айгүй дуртай. Энэ хоёр маань яг эхчдүүс ахгүй юу. Тэгээ нэг ихээс төрсэн эхчдүү хийнэ өөр зүйлсийг хүсдэг, өөр юмыг хүсдэг, өөр юмд дэмжигддэг нэг юм эхчдүү хоёр. Тэгэнгүүт нөгөө эстроген болохоор дүүн прогестерон болохоор эхчин нахгүй айгүй юм тайван байлгахыг хүсдэг, тайвшруулах үүрэгтэй юм даавар. Тэгээ ийм зөв ийм нүүр сусанд их дэмжигддэг даавар. Тэгсэн чинь би прогестерон дааврынхаа тэр үйлсэлтээр өөртөө хит их хатуу хандаад, хит их хатуу дэглэмээр өөрөөр хэлбэл кето маягаар те хит их дисциплинтэй burnout болтлоо явсараа байгаад тэгээ энэ ганц 2 сараар мэддэхгүй байж байгаад олон сар үргэлжлээ явангууд багасаар сарын тэмдэг маань би өөрөө анзаараагүй л явсан байгаа байхгүй юу. Нөгөө сарын мөчлөгн багасаар хэдэн сараар үзэгдэж очиж байгаа байхгүй юу. Тэгээ энийг одоо буцаагаад авчрахын тулд яасан бэ гэвэл ерөнхийдөө хүчтэй тесрэлттэй дасгалуудыг тодорхой хугацаанд угаасаа болохоосоор аргагүй болно. Зогсоосон гэсэн үг бий.
Тэгэхээр нөгөө нэг HIIT уул нөгөө нэг булчин одоо нөгөө зүрх хослолсон одоо metabolic strength team trainer-ууд уул нь бол сайн. Гэхдээ би дааврын яг тэр нэг үйлсэл дээрээ буруу үедээ буруу юм нөгөө буруутсан л байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр кардио маягийн одоо хүчтэй хит хүчтэй дасгалуудаа ер нь бол маш их багасгасан гэсэн үг. Одоо би 100% өөрийгөө дайчилсан бол тэрийг бүр 60-аас 70% багасгасан. Зөвхөн булчин бэлтгэл нэг бол амрах. Тэгээд юугаа амраах уу гэхээр тархиал амраана. Тэгэхээр тархи яг юунд илүү амраад ингэнгүүт яг ясамн дээрээ стресс багасгах штэ тийм ээ. Тэгээд стресс яг юунаас болж багасгаж байгаа гэвэл нойр сайн авах, тайван байх. Тэгэхээр нөгөө стрессэн байгаа тархин дээр бүр амар стресс өгсөн дасгалын одоо рутинаа багасгахаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ миний хувьд бол аяг хэцүү байсан л та. Би чи нөгөө эн чинь миний бүр ингээд иржин болцсон, лайфстайл болцсон юм а би сарын тэмдэг прогестерон дараа дэмжихийн тулд тэрийг ингээд нааш татчих байгаа хгүй өрлөгөө. За ийм арга. Тэгэхээр дасгалын хувьд гэвэл өөрчлөлт орсон гэсэн үг. Илүү йога, сунгалт, илүү нөгөө meditation талын тийм төрлийн дасгалууд илүү хийж эхэлсэн гэсэн үг. За тэгээ хоолтын хувьд гэвэл кетогоо ерөөхдөө болно. You need to go all in. All in гэдэг бас нэг арга барилыг та сонсч байсан уу? Нэг all in гэдэг юм нэртэй бас арга барил нэг тактик байдаг. Гэхдээ энэний нэг side effect нь болохоор жижиг нэмнэ. You gonna gain weight. Би энд амар хэцүү байсан байхгүй юу? Сэтгэл санааны хувьд. Тэгээ би нэг гадаад байдаг бас нэг ментор коучтойгоо бас асууж байгаа ийм байдал үүсэнгүүд you gonna go all in гэж байгаа байхгүй юу? Дасгалаа болж амрах хэрэгтэй. Тэгээд кетогоо хэсэг хугацаанд болох хэрэгтэй. Тэгэхээр нүүрс усан хоол идэх гэсэн үг. Тэгэхээр дандаа прогестерон дааврыг дэмжсэн хоол хүнсэл ерөөсөө байнга идэх. Гэтэ прогестерон даавар маань нүүрс ус гэдэг нь манай одоо шууд буруугаар ойлгож болохгүй. Прогестерон даавар мэдээ зөв нүүрс усыг өгөх хэрэгтэй. Нөгөө ашигтай, нөгөө эслэгээр баялаг, ашигтай нүүрс устай. Одоо жишээлбэл чихэрлэг төмөс, хүрэн манжин ч юм уу те. Тэгэл нөгөө яг тэр магний B6-гаар баялаг, магнезиумээр өндөр яг тэр прогестерон дааврыг төгс бүр перфект дэмждэг хүнс гэж бас байгаа. Тэгээд тэднэрийгээ илүү дэмжсэн хоол хүнсийг тогтмол идэх гэсэн үг. Тэгэхээр илүү макробиотик төрлийн хоол хүнс. Кетобиотик биш, илүү макробиотик төрлийн нөгөө 3 макро шинжлэлээр баялаг, дээрээс нь пробиотик гэдэг ийм арга барилаар одоо нөгөө нэг хэдэн сарын тэмдэг 90 эртэл одоо хэрэглэж явна. Тэгэхээр энэ маань энэ арга барил нь миний хувьд 3 жил кето барьсан нөгөө бэлтгэл хийсэн хүний хувьд шок واخгүй юу. Хүлээж авч чадсангүй. Тэгээд шууд нөгөө даавраа эргүүлж тэмцэртэй байлгахын тулд хийх л ёстой болж байгаа. Тэгээд ер нь бол хэдэн сар бараг 3-4 сарын хугацаанд бол ерөөсөө тэг кето дасгал тэр дасгалаа зүгээр ордоо үлдээгээл прогестерон даавраа дэмжихийн тулд тэгж орсон. Тэгээ ер нь бол гэхдээ яг зөв нүүрс усаа идээ зөв бас макробиотик эрүүл хоол идэж байгаа болохоор нэг тэгж учиргүй амар чинь нэмээгүй ч гэсэн яг өөрийнхөө хувьд бол би бас л мас авч яасан байхгүй. Тэгэхээр нөгөө тухайн үед бол миний майндсет маань нингэн байх, фит байх гэдэг юу чинь бас айгүй ингээд нөгөө нэг суудсан. Тийм нөгөө юм тамирчин хүний ч юм уу нэг өндөр эржэнтэй хүний нэг юм сэтгэл зүйн нэг юм байгаад байдаг байхгүй юу. Нэг юм байж ивэл би гоё байдаг. Хүн ингээд нэг тултал нингэрчгээрээ дараа нөгөө тэрийг ингээд бас үүлээд байдаг нэг юм ядаргаатай гэх юм байна. Санаа нэг юм байгаад байдаг. Би энийг таавч яг тайлбарлаж чадахгүй байл та нэг тийм байд яриа. Тэг яг honestly хэлж байгаа шүү. Тэг тэгэнгүүт нөгөө тэр мэдрэмжээсээ сална гэсэн үг байхгүй юу? Тэгэл яг даавраа бодоод яг эмхтэй даавраа дэмжихийн тулд яалчгүй тэр рутин руу орж байгаа. Тэгэл нөгөө нэг сарын тэмдэг маань ирээл ирсэн. Тэгэл ерөнхийдөө энэ бол бас нэг алдагдчихгаараа буцааж тэнцвэржүүлэхин тулд бас айгүй хөдөлмөр бас цаг хугацаа ордог юм билэ. Гэхдээ ямар ч үсэн эцсийн бол тэгэл нөгөө прогестерон даавраа дэмжин тэгэл овуляшнал явуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө тарих овуляц явагдах прогестерон даавар дэмжигдэх гэдэг л энэ нөгөө HPO axis-ыг буцаал тэнцвэржүүлэх нөгөө арга барилаараа явж байгаа. Тэгэл яг ирээл тэгэл угаасаа нөгөө буцаад химийн юу орж байгаа. Тэгэнгүүт одоо би яасан бэ гэвэл эргээгээ за одоо би кетогоо барихаар айн штэ. За одоо нөгөө кето байран готч одоо яах вүлээ гэж ботчихж байгаа байхгүй юу. Гэтэ би бас фит баймаар байдаг. Энэ одоо нэг юм сонин юм өөрөө өөртөөгөө ингээд тийм зөрчилдсөн майндсет яваад байгаа байхгүй юу.
Эмэгтэй даавруудаа цэмцэртэй байлгамаар байдаг. Тэгсэн хэрнээ би бас ингээд фит баймаар байгаа байхгүй юу? Нэг ийм нэг зөрчилдөөнтэй юм байна. Яриул айгүй их болох гэдэг нь тий. За бэжэ гэдэг шиг тэгэхээр миний өөрийн судалдаг сэдв болохоор илүүдэл 0-3 насны хүүхдийн хоолт хижээл. Тэгээ хүүхдийн хоолт хижээл дээр одоо бүр ингээд амар дааврыг бүр ингэж гүнзгийрүүлж бас авч үзэх нь ховор байдаг. Тэгэхээр надад ингээд хит хитэ асуултууд зөндөө гарч ирээд байна л та. Тэгээ мэрэгжлийн хүн орж ирсэн дээр нь далимдуулаад бас асуугаад авъя гэж бодож байна. За нэгдүгээр болохоор бид нар ингээд сарын мөчлөгтөгөө уйлдуулаад дасгал хөдөлгөөнөө зохицуулах нь чухал юм байна шүү дээ тий. Шууд за окей би дасгал хий гэл ингээд хизээч хамаагүй босвол ямар ч хамаагүй дасгал хийх нь эргээд бидний дааврын байдалд бас нөлөөлдөг гэж ойлголоо зүг үү? Зарчмын хувьд бол тийм. За тэгэнгүүт одоо өөрийнх нь хувьд болохоор ингээ мэрэгжлийн одоо фитнесийн тамирчин тэгээд дасгал хөдөлгөөнийг урт хугацаанд хийгээд ирсэн ийм хүн болохоор эргээд бас ингээ сахилга бат гэдэг юм зүйл айгүй өндөр байгаа тий. Тэгэхээр өөр одоо дасгал хөдөлгөөн хийдэг эмэгтэйчүүд байж болно шүү дээ. Жишээлбэл одоо манай дүү залуу охин гэхдээ сарын тэмдгийн мөчлөгийн хувьд маш алдагдaltaй 2 сардаа нэг удаа ирдэг 3 сардаа нэг удаа ирдэг. Тэгэхээр энэ одоо залуу охтуудад гэх юм уу дасгал хөдөлгөөнийг хийдэггүй зүгээр одоо ингээд энгийн амьдралын хэв маягаар явдаг. Тэгээ сарын мөчлөг нь аль хэзээ ингээд алдагдсан байгаа хүмүүсийн хувьд хамгийн энгийн эхлээд хэрэгжүүлж болох одоо ямар зөвлөгөө байж болох вэ? Яг зөвхөн дасгал дээр нь би яг сарын мөчлөгтэй холбоно гэх юм бол одоо нөгөө эстроген, прогестерон гэдэг хоёр дааврын үйлчлэл байгаа штэ. Тэрэн дээр нь нөгөө аль үед нь жоохон интенс явуулах уу, аль үед нь багасгах уу гэдэг дээр нь тайлбарлана гэсэн үг. За жишээлбэл сарын мөчлөг нь ирлээ. Тэр өдрийг бид нар day 1 гэж яриад байгаа штэ, тийм ээ. Day 1, 2 За тэгээд ерөнхийдөө нэг 3 дахь өдрөөс эхлээл сарын мөчлөг нь татраад эхлэнгүүт ерөнхийдөө энэ үед маань юу болдгоо гэвэл эстроген, прогестерон бүх дааврууд чинь ингээ унаад ингээ маш бага болсон байгаа гэсэн. Тэгээ маш бага ажиллаа хийгээд дууссан даавар чинь ерөнхийдөө тэрийг илэг ингээд энэ даавруудаа детокс хийгээд бие системээс ингээ детоксыг зайлуулах үүрэгтэй. Тэрэн дээр нь дөрөөлөөд бид нар одоо яг сарын мөчлөг чинь татраад эргээд нөгөө эрт хүч чинь жоохон ингээд нэмэгдээд эхлэнгүүт энэ үе бол бидний одоо golden phase би яг golden phase гэж нэрлэлчтэй. Одоо овуляц явагдах өдөр хүртэл буцаад эстроген болон тестостерон ч гоо нэмэгдэж ирнэ. Тэгэхээр энэ үе болохоор зэрэг таад үед нөгөө яг амжиж build muscle буюу булчингаа чанаржуулах, өөхнийхөө хувийг жоохон бууруулад булчин чанаржуулах, за хасах юу гэдэг бэлтгэлийн жоохон ачааллыг нэмж өгөх, булчин болон кардио хосолсон дасгалуудыг илүү оролцуулж өгөх нь хамгийн тохиромжтой үе гэж зөвлөж байгаа гэсэн. Даавраар нь тайлбарлах юм бол энэ үе болохоор эстроген ихчийн үе, бас тестостерон даавар овуляцийн үед нэмэгддэг учраас нөгөө хүмүүст бол маш их энерги байгаа. Тэгэхээр энэ үе бол эмэгтэйчүүдийн хувьд гэвэл жин хасах, өөх шатаах, булчин чанаржуулах хамгийн гоё үе гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө одоо энэ дээр бас нэмэх нь юу орж ирнэ? Тухайн эмэгтэй маань дааврын одоо ямархуу бас биеийн төрөлтэй байна. Одоо өндөвчний биеийн төрөлтэй бол яг тэр биеийн одоо дааврын биеийн төрөлтэй тохирсон одоо магадгүй intensity нэмж болно. Бас дааврын биеийн төрлөөс хамаарат байгаа гэж би одоо бас энэтэй холбоод байгаа. Магадгүй thyroid буюу бамбай булчирхай одоо өвдөлттэй бас хүн болгоны нөхцөл байдал янз янз байгаа гэсэн. Бамбай булчирхай тал дээрээ жоохон асуудал үүссэн эмэгтэй тэр эмэгтэй одоо жишээлбэл тархалтын хувь нь level 2 3 руугаа орсон тохиолдолд за би golden phase дээрээ байгаа гэдэг амар эрчимтэй бас явж болохгүй. Тэгэхээр тэр нь тиймэрхүү нөгөө хүн хүний дааврын биеийн төрөл нь ямархуу байна. Нөхцөл байдлыг харж агаад дасгалуудыг мэдээж оноож өгнө л дөө. Ямар хүн дээр ярьж байгаасаа бас шалтгаална гэсэн үг нөгөө bio-individuality буюу хүн болго өөрөөр гэдэг ойлголт нь заавал орж ирнэ. Ерөнхийд нь тайлбарлах юм бол энэ үе бол бидний хувьд go for it гэхгүй юу? Ёстой no pain no gain өөрийгөө дайчил go for it гэдэг үг гэсэн. Тэгээд одоо энэ дээр эмэгтэй хүн болго өөрөөр дааврын үед. Одоо жишээлбэл adrenal body type буюу бүр ингээд кортизол, инсулин дааврын алдагдлалд ороод ингээд тархалт нь ингээд нэмэгдсэн инсулины одоо дүжрэл үүссэн тохиолдолд
тэр бие маань угаасаа стресс орсон бие байж тээ одоо тухайн эмэгтэй тэгэнгүүт одоо яг тэр golden face-ээр нь бас яг амар бас нүдэдэж болохгүй. Тэгэхээр л нөгөө энэ дээр би нөгөө шууд ийм дасгал хийн гэж бас хамаагүй зөвлөж болохгүй байгаа. Яагаад гэвэл энэ дээр нөгөө маш олон биеийн олон янзын нөхцөл байдалтай эрүүл мэндийн ч бай, дааврын ч бай, олон янзын дааврын төрөл олон янзын гэж ярихгүй яг нэг гурал байгаа. Нөхцөл байдалтай бүсгүүчүүд маань сонсож байгаа учраас хэдүүл яг нөө би яг дааврын ямар илүү төрөл байна. Одоо нөгөө нэг миний эстроген даавар давангой байна уу эсвэл миний бамбаа болчихж байгаа асуудалтай байлоо. Эсвэл инсулин маань ийм байгаа байлуу гэдгээ бодолцоод тэрэн дээрээ үндэслэж ямархуу дасгалаар эхлэхгүй гэдгээ ярина гэсэн үг. Хулан маш гоё тайлбарлаа. Тэгэхээр хулангийн сая тайлбарлсан хэсэгтэр хит хитэн яг үндсэн нэмж тайлбарлах хэрэгтэй юмнууд гарч ирж байна. Тэгэхээр сая нөгөө инсулины дүүжрэл гэд хэлсэнтэй. Инсулины дүүжрэл гэдэг нь болохоор нөгөө нойр булчирхаанаас ялгарч байгаа тэр даавар нь эсүүдэд очоод одоо мэдээлэл дамжуулах хэрэгтэй. Гэтэл нөгөө эсүүд нь тэр дааврыг хүлээж авах болоод мэдрэг биш болчихсон учраас даавар нь ялгараад байдаг. Тэгсэн мөртлөө эсүүд нь хүлээж авахгүй болцсныг хэлж байгаа. Тэгэхээр ийм болцсон хүмүүсийн хувьд болохоор PCOS одоо тэрийг монголоор юу гэж нэрлээд байгаа вэ? Дараа нь хулан номын 2 мэдж байгаа бол бас хэлээд өгөөрэй. Өндөвчний олон уйлахад хам шинж гэж би нэг газраас уншсан. Тэр зөв буруу. Тэгэхээр зөв тий? За тэгвэл PCOS-тэй залуу хүмүүс дээ шүү дээ. Одоо номин хэлж штэ тий. Манай дүү болвол хамаагүй залуу хүмүүс байгаа. Тэгсэн мөртний сайн тэмдэг алдагдаад байдаа гэд. Тэгэхээр энэ хүний хувьд сая хулан хэлсэн нөгөө individualized гэдэг хувь хүн юунаас болоод байгаа юм бэ гэдгийг харж үзнэ гэдэг тий. Тэгэхээр магадгүй энэ хүний хувьд болохоор PCOS-ийн юм байж болно. Endometriosis гэдэг одоо эмэгтэйчүүдийн талын бас тэгээд метаболизм талдаа сая хулангийн бас хэлсэн нөгөө бамбаа булчирхаан даавар гэд хэлж дээ. Энэ бүхнийг заавал нөгөө эмчтэй очиж үзүүлэх хэрэгтэй. Юуны тухайд хүрэхгүйгээр тий. Тэгээд эмчэнд шалгуулад хэрвээ суур ямар нэгэн асуудал байх юм бол эхлээд тэрийг олж тогтоогоод за PCOS байх юм бол одоо ингэж эмчилнэ гэдэг эмч юу гэж зөвлөж байна. Бас тэрийг бас харгалзаж үзвэл зүгээр юм болоо гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр залуу ялангуяа энэ өсвөр насны охтууд бүсгүүчүүд дээр сарын тэмдэг нь ирдэг өсвөр насны залуу бүсгүүчүүд дээр сарын тэмдэг нь яг ихэндээ ингээд алдагдaltaй яг жигдхэн биш ирж байгаад тэгээ яванда бүр ирэхэ болчих юм бол би ингэсэн болов гэж таамаглаж суух биш шууд л эмч рүү очсон дээр. Тэгээд суур юу байна те? Юунаас болоод байна? Инсулины дүүжрэл болцсон байх юм бол жишээлбэл одоо тэрийг буцаахын тулд буцаана гэдэг нь болохоор саяны яригадаад байгаа бүх нэг амьдралын хэв маягаар дасгал хөдөлгөөнөөр эргээд ингээд сайжруулад энэ эсүүд нь тэр инсулин гэдэг дааврыг мэдрээд үүдээ нээгээд дотгошоо оруулж авах хэмжээгээр нь дэмжиж өгөх юм бол энэ бас эргээд сарын тэмдэг жигдэрэхэд нөлөөлдөг тий. Тэгэхээр нэлээд ийм комплекс олон талын юм байх шиг байна. Уучлаарай би нэмээд яачлаа. Дайрч орж ирээд дахиад нөгөө нэмээд энэ дээр хэлчихлээ. Тэгэхээр ерөөсөө сарын тэмдгийн мөчлөг алдагдчихсан байгаа. За эсвэл одоо энэ дааврын хувьд ямар байгаагаа сайн мэдэхгүй байгаа хүмүүсийн хийх хамгийн ихний алхам болохоор эмчэд үзүүлээд шаардлагатай шинжилгээнүүдийг өгсөний үндсэн дээр амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн, хооллолт болон стресс менежмент дээр ажиллах юм байна гэж ойлголоо зүг үү те? Яг зөв. Аль талаас нь те? Тий. Одоо жишээлбэл бид нар чинь болохоор зэрэг эмч биш нөгөө coach, health coach, hormonal health coach учраас яг өвчин үүссэн тохиолдолд нөгөө бид нар дур мэдэж зөвлөгөө өгөх эрх байхгүй. Тэгвэл бид нар асуудалд орно. Тэгэхээр зайлшгүй эмч тэрийг одоо өвчин үүссэн тохиолдолд энэ хүн эмчилгээ бичиж өгөх нь шүү дээ. Тэгээд эмч, өвчтөн, coach гэсэн бид гурав одоо жишээлбэл ингэж хамтарч хоорондоо ажиллаж иж тухайн хүн дээрээ бүр ингээд илүү үр дүнтэйгээр гоё ажиллаж тухайн хүнийг эмчилж өгнө гэсэн үг. Тэгвэл манай дээр нөгөө одоо жишээлбэл дурын хүн нь одоо тэр хүн өвчтөй байгаа үгүй мэдэхгүй шууд дурын зөвлөгөө өгөөл ингэж явах нь бол уул нь хориот таахгүй. Тэгэхээр тийм болохоор миний хувьд гэвэл нөгөө тэрэн дээр нь маш болгоомжтой ханддаг. Үнэхээр би одоо ингээл асуулт асуугаал үнэхээр эмчэнд хандах ёстой бол заавал эхлээд эмч рүү явуулаад шинжилгээ энтрээ өгөөд тэгээ ингээд ирээд ингээд мэдээлэл өгөнгүүт нь за тэгвэл хоёлаа бэлтгэл дээр нь ингээ явдаг гэсэн үг.
За түрүү нөгөө нэг эстроген дааврын үед дасгал хөдөлгөөнийг ярьсан шүү дээ. Ер нь бол тэр яг алдаг үе ихгүй яг алдаг үеэрээ бол бэлтгэлийн уул нь бол тулгана. Одоо энгийн нормал эмэгтэй бол нөгөө сарын тэмдэг нь тогтмол ирж байгаа бол. За тэгээ овуляц явагдаад ерөөхдөө дуусаа. Би өнөөдрийнхөө подкастаар бол мөчлөгийг зөвхөн 2 хэсэг хувааж ярьж байгаа шүү. Бусдаар бол нөгөө яг хөтөлбөр эхлэн бид нар бүр 4 хэсэгт хувааж яг хэрэгжүүлдэг юм. Бүр тэгэхээр мөчлөгийг бүр 4 хэсэгт бүр хуваана. Тэгэхээр энэ болохоор нөгөө нэг эхлээ 2 хэсэгтээ хуваагаад хэрэгжүүлсний дараагаар дөрвөлөгөө орно гэсэн үг бас левел дахиад. За тэгээд прогестерон даавар ингээд эстроген даавар маань овуляц явагдаад дуусангууд ерөөдөө овуляцийн үед бол эстроген маань 500 хүртэлх пикограмм миллилитрээр одоо нэг юм бас нэг юм тэмдэгдэхүүн байгальтай тэр хүртэл нэмэгдэж ажиллаа хийчээд за одоо ингээд нөгөө люцейл фейс орж ирж штэ. Өөрөөр хэлбэл люциназын гормон ялгарна гэсэн үг. Тэгэнгүүт эстроген даавар маань ажиллаа хийсэн юм чинь люцелийн үеэр доошоо буух хэрэгтэй байдаг. Тэгтээ буулт нь болохоор зэрэг ойролцоогоор 150-аас 250 пикограмм миллилитр. За би зүгээр энэ нэршлийн зүгээр хэлчлэр таад манайх амар хүндрэлтэй одоо зүгээр гол нь бууж авах хэрэгтэй гэдгийг л ойлгох гэдэг юм. Буугаад эсрэгээрээ прогестерон даавар ялгарна. Прогестерон даавар маань нөгөө одоо 15 нанограмм миллилитр хүртэл нэмэгдчихэж одоо тэр цаашаага үр хөврөл явуулах тэр шар даавар нөгөө одоо uterus тэрнийхөө хаана орчинг бэлдэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ завсрын нэг үе байдیں۔ Одоо нөгөө овуляцийн үеэс люцейл фейс рүү нэвтэрж байгаа тэр хаалгыг татж байгаа нэг юм шилжилтийн үе байгаа байхгүй юу? Тэн дээр нөгөө нэг илэг маань тэр эстроген бууж байгаа үед нэг детокс хийх ёстой байгаа. Тэгээд прогестерон дааврыг дэмжих ёстой нэг юм 2 ажил байгаа бидний хувьд. Тэгэхээр энийг л нөгөө нэг хоолоороо зохицуулахын тулд эстроген дааврыг метаболизмын дэмжих хоол хүнсээрээ явчихна. Тэгээ прогестерон даавраа эргүүлээд дэмжих. Энэ нөгөө лайфстайл нь хоолоор явж байгаа. Дасгалын хувьд гэх юм бол нөгөө прогестерон даавар өндөр ялгараад тухайн эмэгтэй маань дааврын жоохон эмзэг байдаг бол нөгөө амар интенс явсан үеэ бодвол ачааллыг 40-50% өөрийнхөө энергийн түвшинг харж агаад бууруулад шаардлагатай бол сайхан йог, пилари ч юм уу стрессний дааврыг жоохон тэнцвэртэй байлгах тиймэрхүү дасгал хөдөлгөөнөөр орох илүү me time өгнө гэсэн үг. It's a chill phase. Тэгэхээр өөрийгөө илүү хайрлах, заавал өөрийгөө шахаал хасах биш. Golden phase-ээрээ бид нар хасчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтлээ хасан чингээ luteal phase-ээр жоохон ерөөхдөө барина гэсэн үг. Энэ үе дээрээ бид нар хасна ална биш. Зүгээр яавал би стрессээ тайван байх уу? Яавал би гоё happy тайван байх уу? Тэгтээ булчин шүрмсээ ажилуулан дасгал хөдөлгөөнөө хийн тэгтээ илүү зөөлөн аргаар гэсэн үг. Тэгэхээр хулангийн сая тайлбарлаж байгаа энэ phase гээд тайлбарлаж байгааг би бас нөгөө сонсогчдоо жишээлбэл шинээр яг сонсож орж ирж байгаа эсвэл өсвөр насны бүсгүүчүүд бас байж магадгүй сонсож байгаа хүмүүст бас ингээд урьдчилаад бас тайлбарлаад өгчий тийхүү яагаад гэвэл бид нарын нөгөө сарын мөчлөг маань хэд ингээд үе шатад хуваагдаад байгаа юм байна гэж ойлгож байна. За тэгэхээр эхний шат нь болохоор бидний сарын тэмдэг ирэнгүүт сарын тэмдэг ирж эхэлсэн өдрөөс ахуулаад нэг янз бүрийн хугацаатай ирж байгаа шүү дээ тий. Одоо жишээлбэл 3 өдөр ч юм уу 4 өдөр 5 юм уу 6 ойролцоогоор за 5 өдөр гэж хэлчих. За тэр нь нэг юм өнгөөр дүрслээд үзэх юм бол улаан өнгөөр дүрсэлж л да. За эхний 5 тэр үед сарын тэмдэг ирж яах нь байна. За ингэсний дараагаар явсаар байгаад сарын тэмдэг ирснээс хойшоогоо 14 дэх өдөр хүртэл энийгээ болохоор бас нэг phase буюу сая хулангийн маань хэлсэн phase буюу бас нэг юм үе гэдэг ингээ хуваачиж байгаа. Одоо ингээ тэнхлэг газраар ингээ урт тэнхлэг татчаад энэ өдрүүдээ сараа ингээ хуваах юм бол за тэгснэ тэр 14 дэх өдрөө нэг овуляц явагдана гэж ярьж байгаа өндөг ялгарч байгаа зүг. За тэгэнгүүтээ дахиад нэг өөр өнгөөр тэмдэглэх юм бол одоо сарын тэмдэг ирснээсээ хойшоо явсаар агаад 28 хүртэл хуваагаад үзэх юм бол 14 дэх өдрөөсөө 28 дахь өдрийгөө бид нар luteal phase гэж яриад байгаа. Тэгэхээр одоо хулан маань тайлбарлахдаа luteal phase дээрээ одоо жишээлбэл пилатес хийгээд йога хийгээд жоохон тайван бай. Ёстой нэг үзүүлээд өгөөрөө дасгалаас тултал нь хийгээрэй гэдэг үе маань болохоор нөгөө сарын тэмдэг ирснээс 14 дахь өдрийн хооронд юм байна гэж ойлгоороо. Зөв бүсгүүчүүдээ би зөв хэлж байна уу?
Би болохоор энэ сарын тэмдгийн 4 үеийг болохоор улирлаар нь хуваагаад ойлгочихор надад айгу амар байдیں۔ За одоо хүн яг өөр өөрсдийнхөө би бол өнгөөр ингээд ойлгочихор надаа эхний нөгөө сарын тэмдэг ирж байгаа үед улаан тэгээд нөгөө овуляц ирэх хүртэл ягаан тэгснэ одоо 14-өөс 28 дахь luteal phase би ногоон гэд ингээд цээжчихдэг. Яг хүн болгоны нөгөө дүрсэлтийг юу ондоо юм байдаг. За гоё номоо тэгэхээр одоо өөрийнхөө бас ягаараа тайлбарлаарай. Follicular үегээд байгаа штэ. Тэрийг нь болохоор би хавраар авчиж байгаа байхгүй. Одоо өдөр 1-ээс өдөр 14 орчим хүртэл үргэлжилж байгаа хүн болгоноос өөр тий. Энэ үед болохоор эстроген даавар өснө, эрч хүч нэмэгдэнэ. Тэгэл тархины төвлөрөл хүртэл ингээ сайжраад ирдэг тий. Энийг нь би болохоор хавраар төсөөлүүлчихсэн. Яа тэгэхээр хавар болохоор надад энд айгуу гоё сэтгэл санааны үед айгуу гоё өөдрөг болдог үе байхгүй юу? Яг нөгөө өвөл амар муухай наргуу ийм бүрхэг байж чад хавар болоод ирэхээр ингээд гой сэргээд ирдэг. Тэгэхээр би аягийн үеэ болохоор хавраар төсөөлүүлээд бодчихдаг. Өндгөн ис гадагшлах үеийг болохоор би зунаар төсөөлүүлдэг. Энэ үед болохоор эстроген даавар нэлээд өндөр болж байгаа. Тэгээ би одоо хамгийн ийм хүчтэй мэдрэгддэг ийм үе байдаг. Тэгэхээр би энийг зунаар төсөөлүүлээд лютеин үеийг болохоор би намраар төсөөлүүлээд яг сарын тэмдгийн үеийг болохоор өвлөөр төсөөлүүлчихдэг. Өвөлд нэг тийм дуртай биш. Тэгэхээр нөгөө дааврын төвшин ингээл огцон буураад энерги ингээд багасаад ингээд би айгүй мэдрэг болдог шүү дээ. Тэгэхээр энэ үеийг болохоор ингээд өвлөөр төсөөлүүлээд бодчихдаг. Тэгээ гэрийн ханаж гисэн. За миний өвөл ирж шүү, намар ирж шүү, зам ирж шүү. Одоо хавар ирчлээ гарнаа энтер гэдэг. Наадах чинь бас гоё төсөөлөл юм байна шүү тий. Дандаа бид нар нэг эмэгтэй хүн ялангуяа ердөөсөл нэг чигээр ингээ байсаар байгаа сарыг дуусгахгүй. Яг энэ дааврын хэлбэлцлээсээ хамаарат шал өөр одоо дүрд хуурдаг гэх юм одоо жишээ нөгөө follicular phase эхний тэр үедээ болохоор өстой нэрэ секси болоод тий хамаг хэл яриа хүртэл хурцдаг. Судалгааг аваад үзэхээр бас их сонирхолтой судалгаанууд байдаг юм бил. Яг эхний энэ үедэр эмэгтэй хүмүүс нүдний хөдөлгөөний хүртэл судалж үзэхээр luteal phase I know follicular phase-ийн үед хүртэл ондоо байдаг. Тэгэхээр чи энэ маш их юм харуулж байгаа үстэй тий. Шаал өөр хоёр хүн юм шиг л ингээд ажиллаж байгаа байхгүй бидний хувьд. Тэгэхээр энэ үеийг зохицуулж сайхан амьдралынхаа хэв маягийг зохицуулах нэ. Эний дээр хулан маань сая маш гоё мэдээллүүд өглөө. Тэгээд эргээд нөгөө хулангийн эхэлж тайлбарсан хэсэгтэр эргээд би ингээд буцаад бас нэг асуулт надад төрж ин л да. Энэ дээр нэг юм хоёр экстрим юм гарч ирээд байгаа байхгүй. Эхнийх нь болохоор бид бүхэн бүгдээрээ булчинтай байхыг сайн гэдэг хүн бүхэн мэдж байгаа. Фит ийм гоё эрүүл биетэй байх хамгийн чухал гэдэг бүгд мэдж байгаа. Энэ биеийг бүрдүүлэхийн тулд хитрхийн нөгөө нэг дэглэм дагаад хитрүүлчих юм бол бас болохгүй юм байна гэдгийг маш гоё ойлгуулж өглөө шүү дээ сая. Одоо кетогоор яваад хэдэн жил маш чанд дэглэм барьснараа эргээд сарын тэмдэг үзэгдэхэ болоод ингээд асуудал үүсч эхэлсэн гэдэг. За тэгвэл бас ингээд туугаад тавьчих болохгүй мэ. За би одоо дураараа байх хэвээр гэд ингээд бас явж болохгүй. Тэгэх юм бол илүүд л ялангуяа энэ хэвлийн орчмоор илүүд л өөхөн горимтлагтаад эргээд энэ хэвлийн орчмын өөхөн эдэн тэндээсээ бас өөр төрлийн даавар ялгараад бидний нөгөө метаболизмд асуудал учруулж эхэлдэг. Тэгэхээр энэ алтан одоо дундчийг яаж болох вэ, яаж зохицуулах вэ гэдгийг одоо хулангийн явуулж байгаа энэ хөтөлбөрөөр бас бүсгүүчүүдэд таниулж байгаа юм байна. Тэгээ хулан сая хэлсэн бүтэн 4 үед ингээ хуваачдаг. Бид нар эхний 2 үеэ сайхан зохицуулж аваад дараа нь 4-р үе дараагийн үе рүүгээ ордоо гэдээ ярьж байна те. Тэгэхээр үүндээ холбогдуулаад хулангаас сухад ер нь хэр хугацаатай энэ хөтөлбөрөө явуулдаг юм бэ? Ер нь явсан хүмүүс хэр зэрэг ойлголттой болоод гардаг юм бэ? Би бол хувьдаа маш их сонирхож байна. Яагаад гэвэл би өдийн насанд хүртлээ хизээч би дааврын талаар манай хичээл дээр бага насанд орж байгаагүй. Октоодын хувьд нэг сарын тэмдэг бол айгүй тийм хаалттай юм байсан шүү дээ. Бараг л нөгөө бүдүүлгэн ярьж байгаа юм шиг шивэр авир хийдэг те. Тэрс энэ тал дээр нэг гоё юм дэлгэрэнгүй мэдээлэл авч байгаагүй учраас би ямар гоё юм хөтөлбөр эмгтэй хүн бүхэн энэ талаар мэддэг байгаасаа гэж бодоод байгаа. Тэгээд өөрийнхөө хөтөлбөрийн талаар хэр зэрэг хугацаанд явуулдгийг тэгээд энд сураад гарсан хүмүүс яг юу мэдэж аваад гарах уу энэ талаар жоохон ярьж өгөөч. За сургалтаа ерөөдөө тайлбарлахад ингээ ярихаар амар их хүн байгаад байгаа байхгүй бүр ингээд нөгөө ингээд нөгөө нэг тий сая ингээд би яана тэрийг ингээ ярихаа мартчихжээ гэж би ингээд яг ингээ бүр байж айгуу том сэдв байхгүй ингээд яриа л байна. Сургалт маань болохоор үндсэн ингээд нэг юм яг үндсэн ойлголт өгсөн онлайн яг 2 хоногийн одоо онлайн мэдээлэл өгөх гэх юм уу одоо бүр макро микрогоос эхэлнэ гэсэн үг.
ингээ 2 өдөрт хуваасан юм сургалт хийж байгаа. Одоогоор систем нэг ингэж явж байгаа. Тэнгүүд нөгөө нэг нийт сургалтаа 50-50-аар нь хувааж агаад эхний 50% нь болохоор зэрэг одоо яг эрүүл амьдралын маяг гэж яг юу гэсэн үг юм? Яг нөө суураас нь эхэлж гин гэсэн үг байхгүй юу? Нөгөө одоо хоолыг 2 янзд хувааж гин. Primary food, secondary food, анх дахь хоол, хоёр дахь хоол гээл бас ингээ ангилаад тэгэл яг macro 101 яг нөгөө өөх тоос уураг нүүрс ус гэж яг юу ингээл тэр ойлголтоос эхлэхгүй болохоор шууд даавар ярахаар одоо сууж байгаа хүмүүс маань ойлгохгүй штэ. Тэгээд явж аваад нөгөө бид нэр эмэгтэйчүүд маань ерөөхдөө нөгөө дааврын ямар биеийн төрөлтэй байна. Тэрэн дээр нь яг нөгөө цаанаас нь аль бие усны гаргаж өгсөн юм асуулга өгөөд бид нэр ингээд за би over юм байна. Би ер нь thyroid тал руугаа бамбаа булчирхайн тал руугаа юм байна. Би ер нь жоохон бөөрийн булчирхай тал руугаа юм байна ингээд өөрийнхөө дааврын биеийн төрөлтөөгөө танилцсан тэрний төлөв мэдээлэлүүд өгөөд за тэгвэл ийм биеийн төрөлтөй бол ямархуу дасгал хөдөлгөөн хийх үү яах уу гэл ингээд бас эхний өдрийн сургалтаар нэг иймэрхүү ойлголтын одоо мэдээллүүдийг авчиж байгаа. Тэгээд яг 2 дахь өдөр нь болохоор зэрэг яг цэвэр сарын мөчлөг диаграмуудаа тайлбарлаад за энэ дээр нөгөө нэг эстроген дааврын үеэр дасгалаа яахын хоолны арга барил нь ямар барих ингээ бас нэг өөр болоо авч байгаа юм. Тэгэл нөгөө прогестерон дааврын үед хоолны арга барил нь бас өөр. Тэгэхээр зэрэг бидний хувьд ерөөсөө нэг яг ойлгоод байгаа маань нэг төрлийн хоолны арга барил тэр саржингаа жилжингээ үйлчлэхгүй л байгаад нь л та. Тэгэхээр нөгөө тэр өсөж буурж байгаа даавруудын тэр үйлдэлээр өөр хоолны арга барилууд л орж ирээд байгаа гэсэн үг. Энийг ойлгуулах тэгээд эцсийн дүндээ бид нөгөө даавар сэтгэл санаагаа алдагдуулж жин асмааргүй байгаа. Эцээс бид нар бүгдээрээ л жингээ асмаар гой баймаар байгаа байхгүй булчингаа чанаржуулаад бас гой баймаар ш бид чи ер нь гооц уу юм бьюти байх дуртай хүмүүс ахгүй юу. Тэгэнгүүт тэрийг гол нөгөө гой тэнцвэртэй авч явахын тулд дараа нь бид нар жингээ хасчаад буцаад айгүй хурдтайгаар ингээ нэмээд дахиад хан мөргмөргүй байхгүй гол нь. Тэгэхээр л нөгөө нэг жингээ миний бол тактик бол юу вэ гэвэл яг нэг юм пазл эвлүүлдэг шиг одоо ингээд төсөөлвөл golden fish-ээр 1-2 кг л гасна. Ерөөсөө л юм. Би тэгж 5-6 мургаа гэж ерөөсөө тийм яадгүй 1-2 кг маш чанартай хасаад дээд дээр хасан жингээ люцел fish-ээр жоохон барина. Гэхдээ люцел fish-ийн сүүлийн яг тэр нэг эзэгтэй 7 хоног байгаа. Яг тэр Day 1-аас өмнөх тэр 7 хоног маш хэцүү. Миний хувьд бол нэг дааврын аягүй эмзэг хандлага эмгтээчүүд хүнд тустай ялангуяа одоо наа чиг PMS зарим үрд PMDD бүр ингээд синдром хэмжээнд бас алдагддаг эмгтээчүүд байгаа байхгүй. Тийм тохиолдолд нөгөө усан жинг 2-3 кг-аар нэмдэг нөгөө нэг тэр амар савлалцтай холбоотой. Тэгэхээр нөгөө нэг тэрийг яаж гой давж гарах уу гэдэг дээр нь илүү акцент өгч бас тайлбарлана. Тэгэхээр тэр нь бас хувь хүнээсээ шалтгаалдаг. Тэгэл жингээ гол нь яг айтайхан барайл нэг үсрээл 1-2 кг усан жин нэмүүл нэмнэ. Одоо нөгөө яг нарийн товч явуул. За тэгэл day 1 дахиад эхлэнгүүт нөгөө нэг дахиад 1-2 кг тэгээд тэрийгээ барьж явах. Тэгэхгүй ингээл нөгөө гадуурч одоо зарим сард ингээл 10 кг-аар насах ч юм уу тиймэрхүү юмд бол одоо би яаж ботсон энэ байж боломгүй гэж би бүр боддог байхгүй юу. Тэгэхээр миний нөгөө заах гэдэг арга барил нь маш тэнцвэртэйгээр хідүүлээ. Жингээ багаар хасмаараа тэгээд эргээгээд жингээ нэмэхгүйгээр дааврын үед сэтгэл санааны хувьд доктортой баймаар гэдгийг л ойлгуулахыг хүсэж байгаа. Тэгэхээр би нөгөө өөрийнхөө алдаагаа дахиж тий. Одоо миний бас нэг алдаа гэвэл ингээ хасгууд хасчин заяа. Бид нар амар хурд хасчтэй. Яг үндэ бол айгуу сайн хасдаг хүмүүс аахгүй юу ингээд ална гэдэг үг дээр тэгээд яг тэр нэг буцаад яг тэр ингээд нэмэх гээд байх буцаад тэр нөгөө дааврын савлалтан дээр ингээд айгуух яг ингээд дэмжигнээд иддэг. Тэрийг л маш яаж давж гарах уу? Одоо тэр нь одоо яг л тэр люцел фейсинг сүүлийн тэр 7-оос 10 хоногийн. Тэгээ энэ дээр яг нэг 3 даавар аяг хэлбэлцээд байна л да. Эстроген, прогестероноос гадна кортизол даавар байхгүй нөгөө кортизол даавар энгийн үеийнхээсээ жоохон нэмэгддэг. Тэрийг дагаад нөгөө бидний савлал жоохон нэмэгдэхэд байдаг. Тэгээ энгийн үеийнхээс жоохон нэг 200-300 ккал илүү шатаадаг ч юм уу те. Тэрнээсээ хамаарат craving нэмэгддэг. Ингээ олон юм жоохон давцаад байдаг болохоор энд яг нэг юм бүр ингээ тусдаа люцел үеийн дааврын алдагдал гэх бүр тусдаа бүр сэдв байдаг. Амар зөвхөн яг тэр люцел фейсийг бүр амар нарийн тайлбарлсан. Тэрийг яаж гой давах уу гэд нөгөө тэр үе дээр амар савлдаг бүсгүүчүүд бүр ингээ зориулсан тусдаа бүр ингээ сэдв болоод бүр явдаг. Тэгээ ингээ ярих юм бол нөгөө
зорилгууд нь яг хуу ерөнхийдөө бол бид нар яаж гоо доктортой гоё ирүүл байх уу гэдэг л те. Аа. Харин зорилгын Тийм, тайлбарлахын тулд ингээ амар их юм л ярих гэдэг байна. Ойлгомжтой байна. Стамж аргагүй. ойлгомжтой байна. Тийм. Энд чинь маш том сэдв учраас ганцхан цагийн подкастаар бүгдийг базаж ингээ ярихад айгу нэг цаг хангалтгүй шүү дээ тийм ээ угаасаа. Тэгэхээр бид ингээд боломжийн хэрээр энэ подкастаараа ингээ ярилцчихаар хүмүүс санаа аваад цааш нь яах ёстой вэ гэдгийг санаа авчвал тэгээд болоо авчиж байгаа тийм ээ. Яг үнэ. 2 хоногийн сургалт ингээ авчиж байгаа. Тэгэнгүүт ингээ бүсгүүчүүд маань уулна ингээ суугаад ойлгож байгаа байхгүй юу? Ингээ нөгөө мэдээлэл уулна авч байгаа. Ингээд амар гой ойлгоцсон. Тэнгүүд дараа нь дахиад асуултууд гарч иж байгаа. Тэгэд юун дээр бас гацж гинэ гэхүүн хэрэгжүүлэлтэн дээр. Амар лаг ойлгоод авсан ирнэ яг хэрэгжүүлэнгүүд хүн дээр бас өөр тэгээ яг дахиад асуултууд гарч ирэнгүүт за ерөн 30 хоногийн хөтөлбөр бас хийх хэрэгтэй юм байна гэд. Тэгээ үндсэн нөгөө суур ойлголтоо авсан хүмүүс маань яг тухайн эмэгтэй нөгөө нийт мөчлөгийг 30 хоногт авч үзээд 30 хоногоор нөгөө аваад тэгээд мөчлгүүдээ бүр 4 хэсэгт хувааж агаад тэр болгон дээр нэг менютэй. Тэгээд бас давхар жоохон дасгалын хөтөлбөрүүдтэй ингээд бүр хөтөлбөр болгоод ингээ ургаад одоо яг бас ингээл явж байгаа. Сто гой хөтөлбөр байна. Одоо жишээлбэл би ингээд сонсож явах үед ингээд яг миний шинж тэмдгүүд илрээд байгаа байхгүй юу? Би одоо яг нэг жин дээрээ сүүлийн баг 4 жил яг байгаа. Тэгээд нэмдэгчгүй, хасдагчгүй. Тэгээд одоо яг нөгөө тэр сарын тэмдгийн өмнөх 7 хоногийн тэр үед ингээд яг өөрийнх нь сая хэлж байгаа нөгөө усан жин гэдэг имийг бас 1-2 кг нэмдэг. Тэгээд сарын тэмдэг ирсний дараа эргээд буцаад одоо бие маань хэвийн жиндээ очичдаг. Тэгээ яг тэр сарын тэмдгийн өмнөх одоо тэр үед хоолны дуршилтаа бол маш автдаг. Тэгээ одоо юм дааврын хэлбэлцэл айгу өндөр явдаг болохоор яг ингээ өөрийгөө ойлгохыг хүсэх юм бол яг өөрийнх нь явуулж байгаа энэ хөтөлбөрт бүр ингээ суугаад илүү нарийн ойлгомоор санагдаж ин. Тэгээ надтай адилхан эмэгтэйчүүд бас зөндөө байдаг бах. Тэгээ бид нар чинь ингээ жин ярихаар маш богинохон хугацаанд их хэмжээний жин хасахыг хүсдэг штэ. Тэгээ одоо нөгөө шинэ жил болох төхөөд ирэхээр эмэгтэйчүүд гэсэн за одоо тэдэн хоног тэдэн килограмм хасах хэрэгтэй гэдэг. Гэтэл энэний чинь цаана маш олон одоо тэ биеийн ялангуяа дааврын одоо тэнцвэрүүд ингээд алдагдчихэдэг учраас бид нар бас энэ дээр аягуулсан анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээ яг энэ дээр зориулсан маш гоё хөтөлбөрийг улам маань хийж байгаа юм байна. Тэгээд одоо бас гоё болчихжээ. Ингээ монгол хэл дээрээ мэрэгжлийн хүнээс ингээ цогц гоё мэдээллийг авах боломжтой болцсон нь тий. Харин тийм яг үнэ. Тэгэхээр орчин үед бас нэг өмнөхөөс ялгаатай бид мэдээллийг бас авах боломжтой болсон. Тэгээ сошиал медиа тэгээд нэгнээсээ ингээ суралцаад авчиж болж байгаа. Одоо бас нэг дараагийн асуудал нь болохоор яаж тэр мэдсэн мэдлэгээ, олж авсан мэдлэгээ яаж өөр дээрээ хэрэгжүүлэх вэ? Тэгэхээр энэний цаана нөгөө нэг маш нэг юм том юм яваад идэг баг. Тэр нь юу гэхээр behavior нэг суудсан хүн дээр суудсан юм байна. Бүр нөгөө бага наснасаа ээж аавыгаа яаж хооллохыг нь хараад, хэв маягийг нь хараад ингээд цаана ингээд сууж байгаа шүү дээ, тий. Бүр цаана далд ухамсарт нь суудсан байгаа юмыг яаж өөрчлөх вэ гэдг нь бас нэг дараагийн асуудал болчиход байгаа юм тий. Тэгэхээр хулангийн хувьд эхний сургалтынхаа хэсгээрээ мэдээлэл өгч нь тэгээд цаашаа үргэлжлүүлээ жинхэнэ нэг ажиллах хэсэг дээр нь бас тусдаа хөтөлбөртэй юм байна гэж ойлголоо. Энэ бол их гоё цогц хөтөлбөр байгаа юм байна. Тэгээд би бас өөрөө nutritional therapist-аар сураад байгаа. Энэ нь бас яадаг вэ гэхээр эхлээд одоо хүнээ түрүүн хэлсэн шүү дээ personalized байх хэрэгтэй. Энэ ямар хүн бэ гэдгийг олох хэрэгтэй гэдэг тий. Тэгэхээр тэр хүнийхээ онцлогийг нь ингээд олж тогтоогоод бүх мэдээллийг нь нарийн аргаар асуумжаар авсныхаа дараагаар маш урт хэмжээний ярьцлага хийсний дараагаар одоо нөгөө хүнтэйгээ ажиллаж эхлэхдээ яаж тэр хүнийг A гэдэг нэг цэг дээр гацчаад байгаа хүнийг B рүү явуулахын тулд тэр хүнээр нь яаж тэр ажлыг нь өөрөөр нь хийх вэ гэдэг энийг бүр шинжлэх ухаан болгоод ингээд судалсан. Тэрийг одоо сураад байгаа. Тэгэхээр бид заавалчгүй нөгөө хажуунаас дэмжлэг хэрэг авч явдаг тий. Дэмжлэг дээр тулгуурлаж явдаг. Өөрөө нэг хичээгээд ингээ хийснээс хажуунаасаа дэмжлэг аваад буцаагаад нөгөө тайлангаа тавьдаг тий. Одоо би энэ 7 хоногт нэг юм хийчихлээ. Одоо гээд дараагийн 7 хоногт яах вэ гэд ингээд явхаараа хүн илүү нөгөө бие цэг дээрээ очихдоо амархан байдаг байна л та. Тэгэхээр энэ тал дээр юм гоё коучинг ажил хийж байгаа уландаа маш их баярлалаа. Тэгээ эргээд нөгөө өмнөх улангийн ярьсан зүйл дээр шинээр сонсож байгаа хүмүүсийн хувьд нэмээд хэлэхэд кортизол даавар гэд дурддагдсан тий. Энэ даавар хуланг юу хэлж байгаа юм бэ гэхээр
ихэвчлэн бид нөгөө кортизол даавар гэхээрээ стрессийн даавар гэдээ ойлгоцсон. Муу юм гэдээ ер нь ойлгоцсон байдаг шүү дээ. Ерөнхийдөө булаа гэтэл кортизол даавар бас үүрэгтэй тий. Одоо жишээ нь би гараа явж ангууд миний араас нэг хүн дайрлаа гэхэд би бие хамгаалахын тулд бэлэн байдал шилжих хэрэгтэй тий. Жишээ нь миний нүдний хүүхэн хараа томроод гар хөл хурдан гүүхийн тулд тий яах вэ? Тэгээд дотор байгаа тэр цусны эргэл мэргэл бүгдээрэнд нь өөрчлөлт ордог. Тэр өөрчлөлтийг үүсгэж гаргаж өгдөг юм нь болохоор энэ кортизол гэдэг даавар байхгүй. Тэгэхээр кортизол гэдэг энэ даавар стресстэй үед үүснэ буцаад буурчих хэвээр. Тэгээд яг нөгөө асуудлыг шийдлээ, үргэлжлүүлж явлаа. Гэтэл зарим хүмүүсийн хувьд кортизол гэдэг энэ даавар нь бүр байнга өсөөд нэг өндөр түвшиндөө гаццсан. Жишээ нь ар гэртээ маш их асуудалтай хүний хувьд тий урт хугацаанд архагшчихсан байх юм бол энэ даавар нь эргээд стрессийн даавар нь эргээд нөгөө бидний эмэгтэйчүүдийн даавар гэж яригдаад байгаа эстроген даавар, прогестерон даавартаа нөлөөлж эхэлдэг. Тэгэхээр энэ кортизол гэдэг даавар дээрээ бид нар бас анхаарах хэрэгтэй байнамаа. Тэхийн тулд бид ямар арга хэмжээнүүд ер нь авч явах хэрэгтэй. Би ойлгохдоо кортизол даавраа зохицуулах нэг арга нь бол энэ нөгөө булчингаа нэмэх тий булчинтай байх биеийн тамиртаа анхаарах тий одоо нөгөө дасгал масгал хийх юм нар штэ. Тэгэхээр хулан маань энэ дасгал дээр бол үнэхээр гайхалтай хараад шууд нөгөө инспирэшн авахаар гоё ингэж дасгалуудыг хийдэг баг. Тэгэхээр кортизол даавар энэ стрессийг бууруулах тал дээр бас энэ дасгал хөдөлгөөн бидний стрессийн зохицуулалтанд яаж нөлөөлж идэг талаар жоохон мэдээлэл өгөөч. Жишээлбэл стресстэй байгаа хүмүүс дасгал хийснээрээ ямар ач холбогдлыг олж мэдэрдэг вэ? Сэтгэл санааны хувьд ч тэр бие физиологийн хувьд ч тэр. Дасгал хөдөлгөөн бол угаасаа нөгөө нэг одоо жишээлбэл би одоо ингээд туршлагынхаа үүднээс л ингэж бас жоохон ангилж үзээд байгаа. Одоо жишээлбэл над чиг одоо миний төрлийн булчин кардио хосолсон юм тесрэлтэй дасгалууд болохоор ерөөдөө тэр нөгөө fat burning өөрөөр хэлбэл өөх шатаах үүрэгтэй тэр даавруудын идэвхжүүлэлтэнд илүү нөлөөлдөг. Одоо нөгөө HH даавар, одоо нэг өсөлтийн даавар, нөгөө бамба булчирхайн даавар, адреналин даавар, тестостерон гэл яг тэр нэг өөх шатаах үүрэгтэй тэр даавруудыг илүү идэвхжүүлэлтэнд нөлөөлдөг. Дээрээс нь эрчимтэй даавар нь болохоор нөгөө эрчимтэй дасгал хөдөлгөөн болохоор нөгөө инсулин одоо өндөр байгаа үед тэрийг бууруулж өөрөөр хэлбэл цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахад дасгал хөдөлгөөн маш өндөр ач холбогдолтой байдаг. Тэгэхээр тэр нь одоо тэгмүүд нөгөө инсулин буураад цусан дахь сахарын хэмжээ нь дасгалын дараа тогтворжоод ирэнгүүт нөгөө инсулин кортизол хоёр чинь жоохон бие бинийгаа дагах гэдэг нь шүү дээ. Дагаад нөгөө кортизол даавар нь холбоотой яг зөв. Бүгд ийм холбоотой. Тэгээд тэр маань өөрөө нөгөө тархинд очинд дасгал хөдөлгөөн өөрөө тархины одоо нөгөө серотонин дааврыг дэмжиж тархины эд эсийг сэргээж өгдөг. Тэгэнгүүт нөгөө нэг тэр тархинаас ч л одоо тэр нөгөө уг шатаах үүрэгтэй биднийг нөгөө дархлаа дэмждэг яг хэрэгтэй гоо дааврууд нийтвчж өгж байгаа штэ. Тийм болохоор зэрэг тархинд нөгөө эргээр нөлөөлж байгаа. Тэгээд нөгөө нэг эсрэгээрээ цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлээд буцаагаад инсулин бууруулаад ирэнгүүт дагаад одоо нөгөө кортизол даавар маань буураад тэгээд дасгал хийсний дараа хүн нэх гоё ингээд биеийн тавираад нэх гоё болчихдог байхгүй юу? Ер нь тэгдэж штэ. Нэх гоё дасгал хийсний дараа л сэтгэл нөгөө тайвшраад би тайвшраал нэх гоё болдیں۔ Тэгэхээр л яг би тэр үед мэддэг байхгүй. Ингээд яг миний ингээд тарих ингээд агүй гоё юм аз жаргалын ингээд нэм дааврууд маань идэвчээд цусан дахь сахарын хэмжээ маань хүртэл багасаа. Тэгээ дасгалын дараа нэг соноо ингээд өсгөө бичдэг. Тэгэхээр тэр нөгөө нэг яг одоо энэ инсулин буюус цусан дахь сахарын хэмжээ маань юм тэнцвэрч өгч байна гэдэг нэг илрэл болж байгаа. Тэгээд сэтгэл санаа ингээ өөдрөг гой болоод ирэнгуут ер нь айгу гоё. Тэгэхээр нөгөө ингээд бид өгж байгаа нөгөө мэдрэмж мессежүүд нь хүртэл яг ингээл явцдаг. Пилари одоо йога эдгээр чинь бас хэрэгтэй. Илүү нөгөө сунгалттай. Тэгтээ нөгөө юу тал руугаа стрессний даавартайгаа бас гоё харилцаад явна. Ер нь бол би альч төрлийн дасгалыг ерөөсөө үүсгэдэг. Одоо нөгөө зарим хүмүүс пилари гэнгүүт гэж бас яачдаг булчин нэг чанаржуулдаггүй гэдэг ч юм уу. Тэгэнгүүт зарим нь болохоор булчин бэлтгэлээ үүсгэж идэг. Миний хувьд бол ерөөсөө тийм биш. Би бүгднгийн дэмждэг. Бүгднгийн тодорхой хэмжээнд өөртөө тааруулаад хийгээ яваад байх юм бол бүгднгээс нь нөгөө дааврын хувьд маш гоё бенефит удаа ач тусаа гоё аавна. За тэгвэл
би ингэж анзаардаг байхгүй хулангийн хувьд яг дасгал нь амьдрал нь болцсон тий дасгал би ингээл Instagram харахад маш гоё дасгал ингээ хийж байгаа харагддаг. Тэгэхээр одоо өдрийн 8 цагаар компьютерийн хард сууж ажилдаг ч юм уу эсвэл ялцчгүй ажлын шаардлагаар дасгал хийх боломжгүй хүмүүс хаанаас яаж дасгал хийж эхлүүл зүгээр вэ? Юунаас эхлэх вэ? Би одоо ингээд өөрийнх нь Instagram-аас илүү их мэдээлэл авч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ харахаар нөмөө чи ч гэсэн тэгдэг бах тий маш гоё дасгалууд ингээ хийж байгаа нь харагддаг бах тий хулангийн. Тэгээд гэр бүлэрээ айгүй гоё юм дасгал хийдэг гэр бүл гэж би хардаг байхгүй. Тэгээ би таамаглахдаа ингээ хоёулаа хамтдаа ингээд хийгээд дасгал хийдэг. Учираас эхнэр нөхөр хоёр илүү нөгөө хялбар байт юм болов уу гэж бас боддгийн. Тэгээ би бас буруу яж магадгүй. Гэхдээ одоо дасгал хийх юм боломжгүй хүмүүст хаанаас яаж эхлэх вэ? Энэ тал дээр нэг гоё зөвлөмж өгөөч. Одоо энийг сонсож байгаа хүмүүст нь бас тиймэрхүү хүмүүс байж болно. Би одоо жишээлбэл бас хизээч би жим рүү очиж үзээгүй хүн байхгүй. Тэгэхээр иймэрхүү бид нар шиг ингээд суугаа ажилтай хүмүүс яаж одоо энэ дасгалыг хийж эхлүүл зүгээр вэ? Хаанаас эхлэх вэ? Яг үнэ би ч гэсэн одоо тэр сонсож байгаа хүмүүсийнх нь нэг байна гэж. Ерөөсөө дасгал хөдөлгөөн хийх мотивац байхгүй. Жишээлбэл сарын мөчлөгтэйгөө уялдуулаад биеэ мэдрээ дугна ингээд ирч хүчтэй үедээ хүн чинь дасгал хийх ёстой байтал би яг энэ ирч хүчтэй үе. За би одоо хэдэн хоногийн дараа миний даавар хэлбэлцэн тэгэхээр би өстой нэрээ юм хийх чадлагүй болно. Тэгэхээр энэ үе дээрээ би даалтуудаа хийгээд авъя ч гэдэг юм. Өөр юмд ингээд зарцуулаад идэг. Тэгэхээр яг тэр өөр юмнуудынхаа дундуур яаж дасгалыг хавчуулах тийм мотивацтай болох вэ? Тэр тал дээр туслаач. За одоо заавал наачиг ингээл амар хийх ерөөсөө тийм шаардлагагүй л те нөгөө энийг харангууд амар нөгөө хэцүү хүнд дасгал хийж байгаа юм шиг яг харагдаад байдаг бах. За эрсдэл ихчвэл баг мэдээж та бол сайхан гадаа бас айгүй гоё алтгадаг. Тэр чинь айгүй зүгээр шүү дээ. Бас ийм low intense less маягийн кардио чи юу н айгүй зүв байдаг. Шууд цусндах сахар хэмжээг тодоржуулна. Бусад авруудын дэмжин бас нэг дээрээс нь нэмэх юм бол яг би одоо синктийн одоо дасгал хийдэг өдрөө ч юм уу дөнгөж хэлж байгаа хүмүүс бол сонголтын дасгалууд их гоё. Тэр дамаа нурууг сунгах дасгалууд тэгээ тунгалгийн системийг эргэлдүүлэх тийм гоё дасгалууд эхний ээлжинд хийж эхлүүл их зүгээр юм байлаа. Одоо бослоо шууд одоо энийг бүр ингээд өглөөсөө шүдээ угаадагтайгаа адилхан рутин болгочулвал нэг зүгээр. Өглөө би бослоо. За яг ингээд шийчин. Тэгэнгуутлаа нөгөө хуурай сотгоор би нөгөө одоо шилбэ dry brushing хийж бид нар тунгалгийн системээ жоохон эргэлүүлээ цусны эргэлтүүдээ сайжруулж штэ. Одоо нэг сойтгоор тэгээ үргэлжлүүлээд яг тэр нөгөө тунгалгийн системийн тунгалгийн систем нөгөө илүү их байрладаг тэр занглаанууд байдаг тэр хэсгүүд дээрээ массаж хийх, зохих тийм нөгөө хөнгөн ийм гоё дасгалууд байд юм. Би яг сүүлд нэг пост хийжсэн. Тэр бол маш энгийн 30 секундээр 30 секунд яваад 10 секунд амраал. Тэгээ яг нэг юм 10-аас нэг 11 дасгал байгаа. Тэрийг яг нэг гоё хийгээл тэгэл ажилдаа гарах ч юм уу. Тэгээ нэг жоохон суугаад ажиллаа хийхэд бол амар гоё сэргдэг. Тэгэхээр нөгөө тунгалгийн нөгөө лимфарик систем буюу тунгалгийн системийг эргэлдүүлэх тийм дасгалуудыг маш хөнгөн байдлаар хийх юм бол тэрнээс эхлэвэл ер нь илүү зүгээр юм болов гэж би бас бодож байна. Тэгээд өглөөч бай, өдөрч бай яг өөрийнхөө ажлын цаг зааваад харж байгаа л заавал нэг цагаар хийх шаардлагагүй ч гэсэн ямар ч нэг 15-аас 30 минутын хооронд нэг жоохон булчингаа ажилуулах. Гэтэ яг дасгал яг нэг системтэй байвал бол илүү үр дүнтэй байдаг л та. Одоо яг нэг юм системтэй явж иж бас нөгөө яг үнэхээр нөгөө юунаас ч эхлэхээр мэдэхгүй бүр ингээд байгаа хүмүүс зөвлөх юм бол ядахнаа 7 хоногийн 3 өдөр нэг 20-оос 30 минут бүтэн биений сонголттой хосолмолыг хөнгөн дасгалуудыг бол хийж эхлээрэй гэж бол зөвлөн. Тэр нь юу ч үж хамаагүй. Тэгээд тэр дундаа бол лимфарик систем буюу одоо цусны эргэлтийг сайжруулах, тунгалгийн системээ сайжруулах яг тэр нөгөө дархлаа тэрийг дэмжсэн дасгалууд хийвэл зүгээр. Тэгээд цаашлаад нөгөө хүмүүс яг зориг тэгээд нь штэ. За одоо би яг булчингаа чанаржуулъя, өөхөх хасъя гэд эхлэнгүүт тиймэрхүү дасгалуудаар бол яг бий бол хүчгүй. Яг body building тал руугаа явна гэх юм бол we need plan. Бүр яг төлөвлөгөө хэрэгтэй. Яг нөгөө ажиллаж чухалчилж авч үзнэ. Өөрөө яг цаг заавал гаргана. Яг цагаа заавал гаргаад дасгалаа маш чухалсан авч үзээд за 7 хоногийн би яг 4-5 өдөр бэлтгэлхийн энэ өдөр би хөлний өдөр одоо нурууны өдөр цээжний өдөр гэдэг ч юм уу эсвэл lower body upper body full body гэдэг ингээд хуваагаад ингээд плантай системтэй яг явдаг дараагийн шатаа авах юм бол яг үнэхээр би өөрчлөгдмөр байна гэх юм бол
ялчгүй бүр ажил хэрэг болгоод бүр яг цагийн хуваарьтаа оруулж өгөөд тэгэж энэ дээр бол яг тухайн хүний яг сахилга бат өөртөө ингээ сахилга батаа хандах дисциплинтэй байх яг тэр нөгөө нэг хандлагууд заавал орж ирнэ гэсэн үг. Өөртөө энийг суулгана. Тэгжээж яг үр дүнгээ харна. Ийм үед бол жоохон шахах хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр хулан маань олон нийтэд зориулсан ийм сургалт хийж байгаа маань ганцаарчилсан сургалт өгдөггүй одоо яг хувьчилсан зөвлөгөө өгөөд дааврын тал дээр нь зөвлөгөө өгөөд дээр нь нэмэх нь дасгал хөдөлгөөн заагаад яг ийм ганцаарчилсан зөвлөгөө өгдөг юм болов? Уул нь бол өгнөө. Гэхдээ одоохондоо болохоор би нөө бие бас тэгж олон хувааж бас чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч байсан нөгөө сургалтандаа эхлээд хамруулад одоо онлайн нөгөө яг үндсэн суур ойлголт өгөх сургалтандаа амарсан хамруулчихж байгаа. За тэнцэнээсээ нөгөө бүсгүй маань ингээд юм ойлгож штэ. Тэгэнгүүт за яг тасгалтай ингээд хослуулаад тань дээр ингээд бүр ямар байна гэх юм бол ярилцж агаад одоо нөгөө яг 101 коучингөө өгнө гэсэн үг. Гэтэ эхлээд яг үнэхээр сургалтаа заавал суулгана. Харин тийм бид нар ер нь их завгүй хүмүүс шүү те. Уулын хүмүүст гээд мэдээлэл өгмөр байна, хувийн зөвлөгөө өгмөр. Гэтэл бас нөгөө өөртөө зориулсан цаг, гэр бүлдээ зориулах цаг гэх тэрийгэ гаргах шаардлагатай. Тэгжээж нөгөө баланс тэнцвэр явдаг те. Тэг би нөгөө хулангаас номер бит 2 хуланг барья гэж шийдчихэд хулангаас асуухгүй юу. За бидний подкастт оролцооч гэгээд. Тэгээд яад ч би нөгөө хулангийн дасгал хийж байгаа энэ бүх энэ Instagram-ийн мэдээллийг авдаг хуланг ээж гэдгийг нь мартцсан байгаа байхгүй. Тэгээд би хуланг за би хүүхдээ хинээр харуулхаа зохицуулчаа гэдэг. Эн чинь бас ээж хүн штэ гэдэг. Тэгэхээр яаж одоо хэний хувьд номогийн хувьд ч гэсэн тэг миний хувьд ч гэсэн тэр одоо ингээ ажиллаа хийж байгаа ч гэсэн цаана бас нөгөө ээж хүн учраас гэр бүлдээ гаргах цаг, өөрсөндөө гаргах цагаа бас заавал бодолцож ингэж нөгөө зохицуулах хэрэгтэй шаардлага гардаг те. Тэгэхээр хулангийн хувьд яаж энэ нөгөө ажил төрлөө зохицуулж одоо ингэж засны морь усгүй гэдэг шиг заримдаа би бас өөрөө амар ядарна. Би бас заримдаа саяны хэсэг бас амар юм breakdown боллоо. Ингээд коуч хиймээргүй юм шиг санагдаад. Тэгээ би лүцэл фейсийн үеэрээ явж байсан л да. Ер нь бол тий коуч болмооргүй байна. Би ер нь юугаач хийгээ яваад байгаа ингээл яг тэгж боддог байхгүй юу. Өөрөө ч гэсэн ингээд тэгэнгүүт яг сарын тэмдгийн өмнөх яг амар 7 хоног дээр явж байдаг. Тэгэнгүүт за гэл би ч гэсэн ялгаагүй яг адилхан бусад бүсгүүчүүдтэйгээ адилхан яг энийгаа мэдрээл зохицуулаад үсээ зулгаагаал хараалаа урсгаал бас явж байгаа. Амар эрүүл амьдрах гал бас зөвлөгөөгөө өгөөл яваад байгаа хгүй. Заримдаа одоо ингээ үнэхээр бас гутарж ийн зулаач юм аа үндэ. Монголдо бол бид нэр эрүүл амьдрмаар байгаа хгүй юу. Гэхдээ биднээс шалтгааллахгүй юмнууд байна. Одоо ингээл энэ утаа ингээ нийгмийн асуудал гээл те. Одоо тэрийг би одоо ингээд зохицуулж чадахгүй штэ. Тэгэнгүүт тэрнээс болж бид нэр стрессж байгаа юм. Яг гэж health coach ер нь хийгээд байгаа шал балаа ингээл нөхөртөө уйлна. Тэгээ штэ. Энэ нөгөө ер нь хүмүүст ингээд коуч хийж байгаа хүмүүсийн амьдралыг дэмжихэнсэг ингээд явж байгаа хүмүүс төр бас нэг юм онцлог мэрэгжлийн ч юм уу онцлог байд юм байна л да. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө өөртөөгаа бүх юмаа зориулаад ингээд өөр хүнийг өөр шатанд аваачихын тулд хичээгээд байна шүү дээ. Тэр явцдаа өөрийнхөө нөгөө энерги ирч хүчээ айгүйх алдчихийдэг. Тэгээд одоо би тэрийг энэ их сургуульд ороод бас сурж байгаа байхгүй юу гэж сурж байгаа гэхээр ер нь nutritional therapist болох ч хүмүүс дандаа юм одоо 100% юмыг хийх гэж хичээдэг хүмүүс байдгаа. Тэгэхээр та нарын хувьд жоохон ингэж өөрийгөө дараа нь яаж арчлах вэ гэдэг дээр бас хичээл заадаг байхгүй. Тэгэхгүй бол нөгөө өөр нэг хүний гоё дасгал хийх гэдэг ингээд хийгээд өгөөч гэдэг нөгөө хүн хийхгүй байх юм бол өөрөөс нөгөө хан мөрөж байгаа юм шиг сэтгэл төрөөл те. Эсвэл нэг хүний сарын тэмдгийг нь зохицуулж өгөөл хооллыг нь заагаад өгтөл эргээд сарын дараа буцаад хуучин хэвэндээ орцсон байх юм. Яа би хийж байгаа юм өстө нэр үр дүн өгж гин үгүй юу гэж эргэлзээл эсвэл би коучинг хийгээ боллоо энэ төр гэл те. Тэгдэг учраас эргээд яаж өөрийгөө яаж арчлах вэ те. Онгоцонд нисэж явахдаа эхлээд хүүхдтэй агааржуулагч агаар хөшил төрөгчөө өхөөсөө өмнө өөртөө хэлж бага зүгээд дараа нь ингээд яа хүүхдтэй юм уу хажуудах хүндээ зүйлгэрэ гэдэг шиг бид нараас өөрийгөө аюу сайн бодож тэтгэж нөгөө стол нэрэ follicular phase дээр эхний шатан дээр сайн нөгөө дүүргэж аваад тэгээд luteal phase дээр өөрийгөө ойлгоод жоохон за гайгүй энэ үеийг өнгөрөөд авбал гэд явахгүй бол бас бууж өгөх гэдэг тал байдаг. Тэрийг өстө сайн ойлгож байна.
Энд бас ханиад их байна. Швейцарт хэр байгаа вэ нөмөө? Энийгээр бүр ханиад ихссэн. Ханиахгүй хүн алга миний орчноор хүүхдүүдийн сургууль наагур чинь хэр байна? Энд бас зөндөө ханиадтай байна уу? Манай хоёр хүүхэд өнгөрсөн 7 хоногт нэг нь өвдөөд, үргэлжлүүлээ нэг нь өвдөөд, одоо манай нөхөр өвдсөн. Одоо дараагийн 7 хоногт би явах уу? Яг ингэдэг байхгүй юу? Харин өвөл болохоор тий. Тэгээд нар энтер байхгүй, витамин D бас багассан. Ер нь юм ингээд давхар явагдаад байгаа учраас сайгүй юм байх шиг байна. Гадаадд болохоор юу байдیں۔ Одоо нөгөө нар гэдэг нэг дугаар болгон дээрээс ярьдаг тий. Одоо ингээд гадаад цонхоор харангууд бүрхэг шууд бороо ороол тий. Ингээд саарл ерөөсөө сэргэх юм юу ч байхгүй ангууд тэгэл тэр чигтээ яг автагдчихж байгаа байхгүй юу. Тэгэл тэр нь эргээл нөгөө стресс үүсгээл нэг юм байнга юм PMS-тэй яваад байгаа юм шиг тий. Тэгээ PMS гэдгээ цөмөр шинээр сонсож байгаа хүмүүстэй тайлбарлахаа мартцсан байна. Нэр PMS, PMDD-ийн талаар бид тусдаа арай өөр дугаар бэлдээд энэний өмнөх хулгангийн оролцож байгаагийн өмнөх дугаарыг та нар маань сонсоод үзээрэй. Тэгэх юм бол сая хулган PMS гэдээ дурдсан тэр юун талаар ярьж байгааг дэлгэрэнгүй сайхан мэдээлэл авчгаж болно. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ дугаараа өндөрлөхөөс өмнө хоолтын талаар нэг ярих уу? Яагаад гэвэл сая хулан тэгсэн штэ. Кетогоор өөрөө нэлээд олон жил явж исэн чинь асуудал үүсэж гисэн. За тэгээд буцаад эргээд нөгөө нүүрс устаа хоолоо бас хэрглэж явах хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг авсан гэдгийгсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр хүмүүс бас жоохон төөрөлдөж магадгүй. Одоо кето сайн гэн эсвэл одоо буцаад нүүрс ус хэрэглэн гэн одоо ямар учиртай юм болоо гэх. Тэгэхээр энэ дээр бас нэг сайхан тайлбар зөвлөгөө өгөөч хулаа бүсгүүчүүдтэй. Яг зөв асуулт байна. За одоо ингэн гэсэн үг манайхаа. Одоо энэ дээр нэг яг одоо наача амар том асуудал орж ирдэг байхгүй. За одоо эстроген, прогестерон эгчдүү хоёр даавар маань өөр зүйлд өөр нөгөө нэг шимт хижээл дээр илүү нэг дэмжигддэг тийм хүсдэг гэдэг би нэг түрүүнийг дурдсан да. Тэгэнгүүт ерөөхдөө бол нөгөө golden phase-ийн үе маань өөрөө нөгөө estrogen high, тестостерон даавар дэмжигдэнэ. Тэгээ энэ үе болохоор эхний тэр 10 үе дээр ерөөхдөө estrogen, progesteron чинь бага байж байгаад estrogen багаар нэмэгдэж байгаа. Тэгэнгүүт хоолтын хувьд гэвэл бид нөгөө илүү одоо энэ дээр яг зөвхөн кетогеник биш. Одоо keto-biotic гэж яриад байгаа байхгүй юу? Keto-biotic. Энэ ямар учиртай юм бэ гэвэл яг healthy keto яг нөгөө ашигтай нөгөө эслэгээр баялаг нарийн ногоогоо заавал авна. Тэгээ тэн дээр яг нөгөө зөв өөх тосоо авж байгаа. За тэгээ мэдээж уургнуудаа авж байгаа. Тэгээд нэмэх нь ашигтай бактери агуулсан хүнс. Ашигтай бактери агуулсан хүнс гэдэг нь миний ярьж байгаа зүгээр нэг юм нунтгаар уудаг тийм нөгөө пробиотик биш. Одоо нөгөө нэг бидний нарийн гизийг одоо тэжээгээд байгаа нөгөө дарсан байцаа жишээлбэл те одоо юу гэдэг тараг ч юм уу яг ийм дарсан тараг тийм яг тэр нөгөө нарийн бүдүүн гизийг тэжээдэг тиймэрхүү нөгөө пробиотик төрлийн хүнсийг ингээд кето арга барилаар нэмээд кетобиотик гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр нөгөө иймэрхүү хоол хүнсний арга барил дээр эстроген даавар маань илүү гоо дэмжигдэж өгдөг. Илүү сэргэж өгдөг. Тэгээ энийгээ болохоор зэрэг би нөгөө гурвалсан системийн арга гэдээ нэрлэж байгаа нөгөө дасгалтайгаа кетобиотиктайгаа хэрвээ хүсэх бол тухайн энэ бол яг тухайн хүндээ яг тохирч байгаа юм бол жоохон мацгийн арга барил оруулна. Гэхдээ энэ маань мацаг бас айгүй тусдаа том сэдв болохоор би одоохондоо энийг дурдаад яах юм. Бас яг нөгөө даавартайгаа зохицуулж аль үдээ зогсох уу, аль үдээ барих уу бас айгүй том сэдв. За ерөнхийдөө ингэж байгаа. Тэгэнгүүт энэ арга барил маань одоо прогестерон дааврын үед худлаа олно. Яг бол нөгөө прогестерон даавар маань кето биш өөрөө нөгөө зөв юм нүүрс усанд илүү дэмжигддэг даавар гэдэг байгаа штэ. Тэгэнгүүт илүү макробиотик төрөл рүү орж ирнэ. Тэгэхээр одоо бид нөгөө мөчлөгийн айл үе дээрээ явж ин тэрнээсээ шалтгаалаад нөгөө макро шимт хичээлэл ээлжлэл яваад байна гэсэн. Тэгэхээр одоо яг та одоо нөгөө нэг яг начиг фит байдлаа илүү хадгалах гад нэг жингээ барьж байгаа эмэгтэйчүүд байна шүү дээ. Тэгэнгүүт би яг golden phase-ээрээ илүү keto байдлаараа хоолчихно гэсэн. Тэгэнгүүтлээ luteal phase-ийнхаа үеэр илүү зөв нүрсээ оролцуулаад тэгэд явчихна гэсэн үг. Тэгэхээр энэ маань нөгөө нэг цаанаасаа ингээд яваандаа докторжуулаад ирдэг юм байлээ. Тэгэхээр миний өмнөх олон жилүүд хийсэн алдаа гэвэл би прогестерон дааврын luteal phase-ээрээ л нөгөө даавраа дэмжих хүнсийг өгөхгүй дандаа багасгасан тэр дааврыг нөгөө унгаасан бүр ингээд багасгаад бүр ингээд явуулах л арга барилаар явцсан байгаа хгүй. Тэгэхээр
хоол хүнс гэдэг юм бидний даавар утга нийт эсэнд маш их ингэж нөлөөлдөг зүйл юм байна гэдгийг л ингээд би бүр ясмахандаа шингэтэл ингэж ойлгосон. Зүгээр нэг амар орж байгаа хоол биш байгаа байхгүй юу? Энд чинь өөрөө химийн уралд орно. Ингээд цаашаа дааварт нөлөөлнө. Бүр эд эсэнд хүртэл нөлөөлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд ямар хоол хүнсний арга барилаар явж ин тэрийгэ дагаад бидний даавар ингээд шууд ер нь бол яах вэ хөө гэдгээ шууд ингээд дотроо ингээд шийдээ явчихж байгаа. Сая гайгүй хариулсан уу? Арга барилын маш гоё хариуллаа. Бид хоёр одоо ингэ дэлгэрүүлчихье. Тэгээ бүр гоё болчихно. Үүн дээр нүүрс ус гэд гараад ирлээ. Тэгэхээр хүмүүс нүүрс ус гэхээр шууд гараал таалах авч идэл, цагаан будаа идээд, паста ч юм уу, гомин идээд байж болох юм уу гэдэг асуулт гарч иж магадгүй. Үүн дээр тодруулахад улангийн ярьж байгаа нүүрс ус нь болохоор болж өгвөл нөгөө нийлмэл нүүрс ус байгаа. Тэр нь түрүүн хэлсэнтэй sweet potatoes нөгөө чихэрлэг төмс эсвэл овёс за киноа будаа гэдэг байгаа. Киноа будааг монголоор ээж будаа гэж нэрлэдэг. Энэ бас нүүрс ус агуулдаг мөртлөө бас тодорхой хэмжээгээр уураг агуулж байгаа. За цагаан будаан дуртай бол бор будаа идэж болж байна. Цагаан талах идэх хүмүүс эргээд бор нөгөө 2 дугаар гурилаар хийсэн их хөрөнгөөр эсгэж хийсэн талхаа идэж болж байна. Бас бусад нөгөө сэвг зарам гэдэг тийм энэ бас уураг агуулдаг, эслэг агуулдаг ийм хүнснүүдийг хэлж байгаа шүү. За ингээд ийм хүнснүүдээ илүү аваад ах юм бол яах вэ гэхээр нөгөө прогестерон гэдэг дааврыг дэмжих юм байна. Прогестерон гэдэг дааврыг дэмждэг ондоо бас ямар хүнснүүд байдаг вэ гэхээр B6-аар B6 гэдэг энэ витаминаар элбэг хүнснүүд байдаг. Тэгээ бидний идэх дуртай гайдал байна. Chickpeas чинь нөгөө юу гэдэг вүлээ монголоор ангахаа шуш бас их зүгээр. Уург бас агуулдаг. Яг зөв. За тэгээ дээрэс нь нөгөө юу орж ирнэ. B6-аар баялаг хүнс гэхээр тослог загас. Саалмон загас ч юм уу те эсвэл дахианы махч байсан болно. Тэгээ төмс бас идэж болно. Гэхдээ төмсөө нөгөө жижигээр сонгож аваад хальстай төмсөө хэрэглээд ингэх юм бол илүү эслэг бас жоохон агуулчин. Тэгээд наран цэцгийн үр бас байж болно. Иймэрхүү хэлбэрээр бас B6-гаа дэмжих хэрэгтэй. Яг нь нэмэлтээр B6-г авч болно. Гэхдээ B6-г урт хугацаанд нэмэлтээр ингээ уугаад яваад байгаа юм бол бидний мэдрэлд бас нөлөөлдөг учраас нэмэлтээс илүүтэйгээр хоол хүнсээрээ зохицуулаад сурчвал бүр сайн ба. За тэгээд үүний өмнө хин хулан бас хэлсэн шүү дээ. Магнигаар элбэг хамгийн ихэнд подкастыг магнигаар элбэг хүнс сайн хэрэглээрэй гэд ярьсан байгаа. Тэгэхээр магнигаар элбэг хүнсэнд бид нарын дуртай хар шоколад орж ирдэг те. Тэр нь чихэрлэг амттай мөртлөө бас нөгөө хэрэгтэй юмнуудыг бийд өгчөж байгаа авокадо байна. За энэ гадаадаас орж ирдэг энэ хүнснүүдийг идэх боломжгүй гэх юм бол сайхан одоо нөгөө дотор махнаас бас хэрэглэж болно. Тэнд бас магний агуулгадж байгаа дотор мах цуудайны буузаа хийгээд хэрэглэж болно. Дунд нь жоохон спинач тэгээд байцааны төрлийн хоол хүнсний нэмчихээр энэ нь эргээд нөгөө биед хэрэглэхдээ гадагшлах ёстой даавруудыг детоксжуулаад биеэс зайлуулахад бас тусалдаг байхгүй. Тэгээд хулан бас хэлсэн шүү дээ. Юу яах хэрэгтэй? Хэрэглэгдсэн дааврууд нь эргээд детоксчод биеэс гарах ёстой. Тэрийн дэмждэг юмнууд нь юу вэ гэхээр одоо нөгөө байцааны гэр бүл гэж бид нэрлэдэг төрлийн хүнс байгаа. Спинач, kale, тэгэл Brussels байцаа гэх. Тэгээд энэ хүнсүүдээ сайхан хэрэглээ сурчих юм бол бид бас дотроо даавраа дэмжиж тахна. Тэгээд сая хулангийн хэлсэн маш гоё чухал point юу байсан бэ гэхээр би өөр дээр жишээ аваад яриа л да. Өчигдөр би хүнснийхаа шопинг хийсэн. Тэгээд жоохон өсөж жоод явхаар хүн чинь шууд л нөгөө чихэрлэг хоол хүнс рүү ингээд гүйдэг штеп. За тэгээд би тэнд байгаа бүх одоо нөгөө энэ зул сар болох гэж Лондонд бүхэл төрлийн амттан гарчихжээ. Дэлхийн хамгийн гоё амттангуу зүгээр өрөөстэй. Тэгэхэд нөгөө би бодож байгаа бас цаана даавраа бодоод байгаа. За миний одоо энэ дааврууд чинь миний идж байгаа хоолоос хамааралтайгаар үйл ажиллагаа нь явагддаг шүү. Тэгэхээр би одоо эндээс авч идэж болно. Гэхдээ жоохон өөртөө хэрэгтэй юм авчигээд хажууд нь нөгөө пампкны үр авчаа. Пампкны үрээс нэг атгыг амрууга хийчихээ. За одоо нөгөө хорхоос одоо гоё зулсаар зориулсан хүнснээсээ идэхээр би нөгөө хэрэгтэй, бидээ хэрэгтэй, амин дэмтэй, шимт ижилтэй хүнснээсээ жоохон идсэн. Тэгтээ өөрийгөө хитрхи их дарж ингэж хорихгүйгээр дуртай юмнаас бас жоохон идчихэж байгаа. Тэгээ яг хулангийн хэлдгээр бид хоол хүнсийг зүгээр л нэг амт төдий биш цаашаага цаана бидний дааварт ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг ойлгочхоор ингээд гой зохицуулаад явж болдог. Ингээд цааш нь бүр дэлгэрүүлж үзэх юм бол манай энэ подкастын зочин хулангийн сургалт хөтөлбөрүүдийг та нар маань бас сонирхоод үзээрэй тийм ээ.
За ингээд өнөөдрийн подкастт маань оролцож маш гоё үнэтэй зөвлөгөөнүүдийг ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгсөн хуландаа маш их баярлалаа. Тэгээ подкастын төгсгөлд эмэгтэйчүүдтэй за манай сонсогчдод хандаад хэлхийг хүссэн зүйл байна уу? Эсвэл одоо тайлбарлахыг хүссэн, дутуу орхисон зүйл байвал хэлээрэй. За нэх одоо юу хэлэх вдэ гэхгүй ямар ч байсан бүсгүүчүүд энэ үтсэн нийт одоо сонсож байгаа энэ подкастыг сонсож байгаа нийт бүсгүүчүүдтэй одоо эрүүл энхийг л одоо хүсье сайхан одоо даавраа дэмжээд одоо зөв зохистой хооллоод эрүүл мэндээ сайхан дэмжээрэй. За тэгээ бид гурыг сонсонд одоо баярлаа л гэж хэлье да. Тэхүүнийг амар одоо уянгламааргүй байна уу? Тэгээд дэмждэг бол баярлаа. Тэгээд өөрсдийнхөө одоо би бол бас эмэгтэйчүүдтэй ер нь айгу хайртай. Ер нь бол ямар нэгэн болвол эмэгтэйчүүдийгээ л илүү дэмжих нөгөө бид нар чи яг бол зовлон нэгтэй хүмүүс байхгүй юу? Ер нь бол зовлон нэгтэй хүмүүс болохоор аль болох эмэгтэйчүүдийгээ ойлгохыг хүсдэг. Тийм болохоор зэрэг эрүүл энхийг л хүсье гэж хэлмээр байна. Баярлалаа. Хүн болгон Баярлалаа. эрүүл байна гэдэг чинь маш чухал шүү дээ, тий. Эрүүл мэндийг бол бид нар юугаарч нөхөж болохгүй юм чухал зүйл байдаг. Тэгээ маш гоё эрүүл хүссэнд баярлалаа. За бидний урилгыг уриалгахнаар хүлээн авч өөрийнхөө цаг заваа зохицуулаад хүүхдээ харах юугаа цагаа гаргаад тий бидэнд энэ цагийг зориулаад гоё зөвлөгөө өгсөн хуландаа маш их баярлалаа. Ингээд цаашдынх нь ажил үйлсэнд амжилт хүсье. Ингээд өнөөдрийн дугаараа бид өндөрлөж байна. Баяртай. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. Мөн та хоёртоо ч гэсэн амжилт хүсье. Зулаагчээ таныг бас би аяг дэмждэг шүү. Сошиалор байнга юм чи хардаг, дэмждэг. Номингоо ч гэсэн бас дэмждэг. Би нэрээ намайг дагдаг. Би өөрийг нь дагаагүй байсан бэлээ. Би түрүүн фоллоу хийсэн байгаа шүү. За. Тэгээд гоё цаашдаа гоё холбоотой байцгаая. За тэгээд баяртай. Тэг яа. Тэг яа. За баярлалаа. Bye. Bye.